өнөөдөр манай шинэ дугаар эхэлж ийн тэгээд бааж ялтын нэгэн дугаар эхэлж ийн тэгээд та бүхэн бас тийзрээ үзсэн байгаа. За тэгээд манай Монголын урлагийн салбарын хамгийн анхдагч хүүхдийн хамтлагуудын нэг. За тэгээд хүүхдийн гэдэг тодтголтой, алдартай цэцэг хамтлагийн дуучин Батолд ах маань хүрэлцэн ирсэн байна. Тэгээд тоор бол багш шавын барилгатай юм байна. Тийм шүү дээ. Миний одоо найрамдлын одоо багш шүү дээ. Тэгэхээр өстө нэг анхны шавнырын нэг гэдэг шиг өстө дурсамжтай өмнө нэг те. Хүүхдөө хасаад. За Батолд ах урлагийн клуб авч хүрэлцэн ирсэн баярлалаа. Сайхан орж иж байна. Сайхан. Би одоо яриа суугаад иргээ түрүү бодоодсэн чинь арай болоогүй шүү дээ. Яг явж амуу замраагүй юм яриад. За ажил төрөөсөн. Би одоо багш гэж хэлсэндээ юуны өмнө одоо энэ өдрөд хөтөлж явжсан та хоёртоо маш их баярлалаа. Багш шавын барилга гэдэг нь сайхан. Ер нь бол одоо би яг нийтдээ 33 дахь жилдээ багшлж байна. Тийм. Ерөнхийдөө 92 оноос хойш багш болоод тэгээд ерөөс анх багш болоод тэгээд ерөнхийдөө найрамдлагаарт очиод анхны шавнырыг авахд л шавмын таньцтай жинхэнэ бижигнүүлсэн. Тэгээд ингээ одоо бол мартагдахгүй. Ер нь бол багшаа барилга гэдэг чинь гоё шүү дээ. Тэгээд одоо бол 33 жил багшаа хийж байна. Тэгээд яг энэ бас нэг нэвтрүүлгийг далимдуулаад бас хэлэхэд хүмүүс тэгээд хэлдэг. Чи дуулаад явуулсан юм уу багшигээд явуулсан юм уу гэж яриад байдаг. Дуулсан ч багшааж хийсэн. Гэхдээ яг үндэ яг нэг үлэхэд багшиг хийгээд хажуугаар нь зав гаргаад дуулна гэдэг нэг ондоо уран бүтээл тууштай орно гэдэг нь мэдээж айхтар юм байна тийм. Нэгрэл ялгаатай. Тэгэл ямар ч 40 жил дуулаа 33 жил багш хийчлээ тэгэл. Харин би нэг та нэг 2008 9 он нөгөө цэцэг хамтлагийнхаа нэг тоглолтыг биш та өөрийнхөө би даасан уран бүтээлийг тоглолтыг 8 онд бол нэгэн дурсах уу? Тийм. Тэгээ 9 онд би өөрийнхөө уран бүтээл. Тэр үедээ яг та ярьж ирсэн минь урлагт 27 жил болчлоо гэсэн. Одоо тэрнээс чинь 37 40 жил болчихсон. Яхааргүй болцсон сууж байна. За та одоо хаана багшилж байна яг? Яг одоо бол оюуны нөхөө бүрэн дүн сургуульд багш хийж байна. Тийм. Оюуны нөхөө манай сургууль. Би одоо энэ сургуульд ороод 5 жил болцсон байх шүү. Ерөнхийдөө ороод одоо ингээ ярихлаар хүмүүсдэг амар яриад байна гэдэг нь. Зээ өхнийгөө оруулаад тэр сургууль тэгээ өөрөө багшаар орчихгүй юу. Өөрийнхөө өхнийг зээ өхнийгөө оруулаад тэгээ манай охин одоо зээ охин маань 4-р төгсөх гэж байна. Тэгээд энэ сургууль оюуны нөхөө сургуульд багшилж байна. Урд нь бол ерөнхийдөө найрамдлагаар гэхээр бүрэн дүн сургуульд маш олон жил багшилсан л да. Энэ тасралтгүй явсан. Дуу хөгжмийн багш. Дуу хөгжмийн багш л хийгээд яваад байгаа шүү дээ. Тэстэ дуу хөгжмөөс холдоогүй л явж байна. Холдоогүй шүү дээ. Юу, сая хэллээ шүү дээ энэ шавчин бүлгнүүлсэн гэх тийм. Энэ болохоор өөрөө найрамдалтай айгуу даруухан байсан гэж ярьдаг байхгүй юу? Та тэр бажигийн тэр үеэс ярьчаад яг ямар хүүхэд байсан, ирээд охтуудын өрөөрөө хэр гүйжсэн, найрамдал бол хамгийн хориотой ганц л тийм. Зүгээр байгаагүй бах. Чи багшны баярууд. Найрамдлагаар чинь бол юу байхгүй юу? Найрамдлагаар чинь бол нэгдүгээр одоо яг баажиг амарж явах үед гэдэг чинь дөнгөж нөгөө нэг арчилгаараа тий 90 он тий. Одоо хуучин бол одоо найрамдлагаар гэдэг чинь одоо нэг ёсондоо онц сурагчтай заа. Одоо онц сурагчтай. Нөгөө талаараа бас хоёр өөр байсан шүү дээ. Одоо нэг жил болгоны найрамдлагаар хоёр ээлж үзсэн. Нэг өвлийн 2 дугаар ээлж гэдэг ээлж байсан. Тэр ээлж чинь болохоор юуны ээлж байсан гэхэлэр бүлэгмийн зөвлөлийн дарганаар нөгөө талаас нөгөө нэг хүмүүсийн тоглолттой хүүхдүүд зэрэг амраад байсан. Хүмүүсийн тоглолтоор бүлэгмийн даргатай хамтанд ирдэг гэсэн. Тэр чинь нэг талаасаа нөгөө нэг одоогоор сахилахгүй л хүүхдүүд. Хүмүүжлэх гэдэг шүү. Атмаа тий хичээлээсээ хоцрогдож исэн тийм. Яг социализм үед тийм байсан. Тэгээд 89 он арчилгаараа 90 оноос ихтэй ерөнхийдөө жоохон задгаасан шүү дээ. Хэрэнд бол амардаг. Одоо нэг мөнгөтэй л амарна гэсэн тийм ойлголттой болсон байсан л үү шүү. Тий. Тэгээд яг одоо энэ ярьсан дээр ингээ хэлэхэд хоёр нийгмийн яг зааг дээр бид нар өөрснөө багш болсон болохоор биднэрт бол асар их ачаал ирж ирсэн. Найрамдлагын одоо шинэ үеийг авч явсан багш нар гэж яригддаг шүү дээ. Одоо манай дээдлийн үеэс гэхээр инколд одоо Б1 сүмгөгс магшаас гэхлээр ингээл яг эдний үе чинь нөгөө хүүхдүүд яг пенер гэдэг утгаа алдаад ингээд эрхчлөө гэдэг утга руу орсон байсан учраас энэ хүүхдүүдтэй өнөөдөр яаж харьцах вэ? Нөгөө хүүхдийн эрх, хүний эрхчлөө гэдэг юм ойлгоцсон усуудтай ингээд харьцна гэдэг чинь шал ондоо болчихж байгаа байхгүй тэр. Тэгэнгүүт тэр үеийн хүүхдүүд чинь одоо тэгээд эхлэлийн хүүхдүүд нь эдгэр чинь орол ирж шүү дээ. Тэлс бужигнуулж байгаа шүү. Бужигнуул. За тэрийг заавал яриад хоо бужигнуулаа.
Бочноо. Тий. Ямар ч найрамдаас хөгдөж ирсэн нь мэдэж байна. Хөгдөж ирсэн. Тий, хөгдөж ирсэн. Оо. Тий. Тэг хөгдөн л дөө. Хөгцөө. Юу гинөө хөгцөө. Зөвхөн ер нь бол ингээл одоо яг миний сэтгэлд Баажигийн дүр төрхөнд үлдсэн юу гэхээр би бол шууд тэр үедээ бодсон. Яагаад Баажи Майкл Жексоны дуулаагүй болоо л гэж боддоо шин. Яг манай бүлэгт байхдаа тий. Эсвэл жинхэнэ Майкл Жексоныг утгаараа дуулдаг хүүхэд байсан. Жохон багтаал тий. Жохон байсан. Тэр аргагүй. Над дээр амарч явах чи төрөг. 12 3 тал гэсэн тий. Тийм л байсан баг. Тозор дурын хүүхэд байсан биш. Тийм байна. Сайн та нэг хэлсэн соснигмүүд пионерууд гэж харцдаг байсан. За тэгээд ардчлал гараад хүний ирэх нөө хүүний орон зай гэж хадсан. Одоо ингээд та бас багшилж л байгаа. Тий. 90 он 80 он 90 он одоо 2020 он Тий. багшны үеийн нэг хүүхдүүдийн нэг хандлага хүүний хоорон зай өөрийгөө илэрхийлэх хэр өөрчлөгдөж байна. Өөрчлөлтүүд их бий. Гэхдээ ер нь бол энийг сургуулийн нөхцөл байдал багш юм бэ? Сургууль өөрөө юу вэ гэдэг нөхцөл байдлыг эвдэж болохгүй л дээ. Эвдрээд ирэх юм бол тэгэл өөр болно шүү дээ. Одоо сүүлийн үед чинь мэдгүй. Миний одоохондоо намайг тэгээгүй л манай сургууль тийм аашаар шин гаргаагүй. Одоо шавнар тэгээгүй л гэсэн. Тэгсэн мөртлөө энэ тэнд бол их л юм гарч байна шүү дээ. Өөрөө хичээлээс оцорж орж ирчээд багшаа саяныхаа үгийг дахиад хэлдэ дахиад зайл гэдэг гэж байгаа бичээд байна шүү дээ. Тэр чинь ер нь бол яг л нийгмийн өөрчлөлтүүд явагдаад байгаагийн шинж өгөхгүй. Би зүгээр бодож ирсэн 97 онд чинь би чинь найрамдлаас ирсэн. 98 онд чинь би Нарс Бенэмийн төсөл пав хийгээд тэгээ 2001 оны алдад хандгаад Бенэмийн төсөлд бас ажиллаж байсан байхгүй. Би ингээд 100 болгоно Бенэмийн төсөлд гарчин өглөн багшаа хийчихээ явчихна. Тэгээ үжигэд өөрч чал ондоо болсон байсан. Өөрөө Бенэмийн төслөн дээр ирээд арх уучаад тийм ээ. Одоо тэр чинь хичнээн зах зээл болцсон байлаа гэхэд Бенэмийн төслөн дээр арх уун гэсэн ойлголт байхгүй шүү. Тэр чинь ногоон бүсийн дүрм журм гэж юм байгаа. Эднээс нэг үгүүд амарх уу тэр үгүүд яаж амраад уцах уу гэсэн ойлголт. Тэгээ арх уучаад янз янзын болчиход нөгөөдөө нь очиж усаа ичглаар намаа зодчлоо гэдэг ингээд нэг шүүх цэгдээ болоод идэг. Тийм үе айгүй харьцангуй ирсэн бохгүй. Тэгэхээр эн чинь эргээд нөгөө багш шавын хоорондын ялгаа харьцангуй би дөрөв чамд хэлээд нь штэ хүнтэй бол эхлээ сайхан харьцах хэрэгтэй. Самбарнуудаа сайхан амьдарч гэнэ үү гайгүй нүү тэгээд чамтай уулзаад яриад ирсэн тэр нөхөр шиг ч юм байх юм бол тэгээд жанахом зааж нарах шиг хэрэгтэй штэ юм уу тийм. Инхгүй болохгүй болсон нийгэм штэ энэ чинь өөрөө. Тийм. Тэгэхгүй заавал тэр хүнд ойлгуулах гад хөө амьдрал ийм штэ. Үгүй би өнөөдөр ингээд ард хүмүүс мөнгө аваагүй штэ. Би ингээд гих шаардлага одоо байхгүй болчихсон. Айгу хэцүү шүү дээ. Тэр чинь тайлбарлахад нэлээ хэдэн жил жорон цаг жорон. Тайлбарлаад ойлгохгүй чинь. Тийм. За гурал болчихжээ. Дахин өрөхгүй учраас тэр чинь тэгээд. За гоё. Багштайгаа өнөөдөр бас нэвтрүүлгийн ивент Суперлайт хамгийн зөөлөн шар арга. Одоо энэ хамгийн зөөлөн шар арга болчиход байгаа. Тэгээд Суперлайт чинь нөгөө Тэнгисийн дээр 2-4 долоо одоо нөгөө 2 дахь сизнийг суурайж байгаа. Үндэсний үйлдвэрлэгч хамгаалсан. Үндэсний үйлдвэрлэгчтэй. Тэгэхээр хамгийн гол хамгийн лайт хамгийн одоо зөөлөн шар арга гэдэг. Тэгэхээр энэ бол зөөлөн гэж нэрлэж явах хэрэгтэй. Тийм таашаалтай энэ тийм хэр хитүү хазуу юм энэ одоо бол улам л ард уцарж штэ тийм. Тэгэхээр одоо би ч дуудгүй мөртөөс яг бүр зөөлгөнгүүд нэг хаяас нэг хамсч маач санагдаад болчихсон л. Keep it light. More fresh. Light taste. Одоо таа чи энэ нөгөө багш хүнээр хүрээдэг үү? Цэцэг хамтлагийн дуучин Батуулд гэдэг бидний мэддэг. Дууч ах маань үрч ирцээ очсон сууж байгаас гурлаа. Уран бүтээлийн гараа, уран бүтээлийн ол замыг сайхан юмнууд талаас ярина. Цэцэг хамтлаг гэдэг маань пионер ордны дэр гэдэг хамтлаг юм байна тийм үү? Пионер ордны дэр гэдэг хамтлаг. Тийм цэцэг хамтлагийг яриад эхлэхээс өмнө яг өөрийнхөө урлаг тавьсан гэхээр их гоё л доо. Яг тэгэхээр хамгийн анх миний орсон нь болохоор би Монголын үйл төсний хөгжлийн соёлын төв ордонд насан буян багшийн дугууланд орчихсон. Найрал дууны дугууланд тэнд ороод тэгэл анх ороод насан буян багш ямар гоё юм байсан тэр одоо галзуу шүд одоо нөө жигүүртэн хүрээгүй уулсын тэр энтрийг зохиодог. Ер нь хөгжмийн зохиолч урлагийн гавь зүтгэлтэн маш мундаг соёлтой их гоё хүн байсан л та. Тэгээд тэр үнийхээ анхны шав болж ороод насан буян багш маань намайг 83 онд өнөө 84 онд чи ер нь Монголын пенис сургалтын төв ордонд ороо. Пенис сургалтын төв ордонд оруул чи арай нөгөө
Одоо дэвшилттэй гэх юм уу одоо яадаг тий. Тэр утгаараа намайг ороо гэдэг утгаар би ороод 84 онд ороод бас тогш дээр очиж исэн. Бас тогш шав болоод одоо манай гавь тогш ихтэй огш маань үндэсний хөгжмөөр намайг дуулуулаад тэгээд ер нь юу маань эхэлцээ. Тэгээ энэ цэцэг амтлагт ордог юу бол их сонир л доо. 85 онд Монголын пенс өрчтийн төв ордонд шинээр байгуулагдаад энэ шинэ пенрийн ордонд ирсэн. 84 онд бол бүр хуучин пенрийн ордон чинь татан богдоод бид нар бүр одоо залуу байгальчдын станц гэдэг тэн дээр байрладаг байсан бүр. Тэгээ 83 онд бол одоогийн урлан бүтээх төв татан богдоод байсан. Урлан бүтээх төв чинь татан богдоод одоо шинэ пенрийн ордон байгуулагдах гэж байгаа учраас статус нь татан богдсон л байсан юм байл л дээ. Тэгээ тэндээ хичээл мичээл авахгүй. Тэгээд ерөнхийдөө нөгөө залуу байгальчдын станц дээр хичээлээд бид нар тэнд бүх юмнуудаа хийжсэн. Тэгээд 85 онд Монголын пенрийн байгууллагын 60 жилийн ой гэж болоод тэгээд 60 жилийн ойгоор одоо Анастасия Ивановна Пилатовага бол одоо ингээд Монголын хүүхдүүдэд маяг гэж бэлгэлсэн шүү дээ. Ийм сайхан ордон. Тэгээд шинэ пенрийн ордонд орохдоо би чинь батал төгс төрөөс ороогүй. Би анх орохдоо Монгол улсын гавь төгс даваа хогшихаа дугуулна. Дараамын дугууланд орсон байхгүй. Жүжигч нь. Тийм жүжигч нь. Одоо манай яг миний үеийнхнээс бол одоо тэгэл Эрдэнэ ган очир нөгөө бүжигчин тий жүжигчин ган очир тэгэл одоо манай Маруш уянга тэр их олон юунууд байгаа л та манай хин одоо найруулагч гэл Жамин энтриг гэл бүгдээр ер нь миний үеийнхэн бол яг тэгж л хэлж ирсэн тэгээд би пенри ордны дараамын дугууланд явдаг учир нь Монголын үндэсний олон нийтийн телевизэд Монгол телевизэд би жигмэд томд гэдэг нэвтрүүлгийг хөтэлдэг байсан. За. Тийм тэр нэвтрүүлгийг хөтлөгч манай пенри ордны дараамын дугуулангийн дорж бүтээр тэгээ хоёулаа хөтлөө. Тэр нь жигмэд нь би тогомд нь арай том биетэй байсан юм шиг. Тэгэл хөтэлдэг байсан. Ерөнхийдөө нэг юм дараам талын хүн болох байсан юм шиг байна. Та тогомдныхэр нөгөөх нь бүр танаас жижиг гэсэн үг. Жижиг. Тий. Тэгээд би чинь хүүхд тогтоос их том биетэй байсан юм шиг байна. Тий. Одоо тэгээ хөөсөө та том биетэй гэхэлэр тэр нь өөр жижиг тий. Тэгээд гайхаад хүүхэд байсан шүү дээ. Тэр чинь би гайхаад тэр арай өндөр واخгүй би чинь бас нэг зэ. Тэгээ хараа юу яаж хагаад тэгэхэд одоо хүүхдийн зохиолч Соронзон болд гэдэг хүн маань манай одоо цэцэг амтлагын багш Монгол улсын гавь төгс Соронзон болдын Батул багшийн маань аав нь Соронзон болдгоо манай 13 дугаар сургуулийн Монгол хэлний уран зохиолын багш байсан байхгүй юу? За одоо. Тий, тэгээд одоо тэгэнгүүтээ чи пенри ордонд яваа одоо манай хүүхдийн дугууланд яваад үгүй би пенри ордны дараамын дугууланд явдаг тэр утгаар нэвтрүүлэг хөтэлдэг бараг л одоохоор бол од штэ гэж ярих гал ингэдсэн чинь гөө миний хөө вокалны инструментальны ансамбл одоо юм эстрадны тий. Тэгээд одоо яг л хүүхдийн сэтгүүл зүгээр яг тогж ш тэр чинь мэдээж тэр үед бол одоо мэдээж рок поп гэж юм байгаагүй. Вокальны инструментальны ансамбл улс төрийн дууны хамтлаг тий одоо эстрадны эстрад мьюзик интергээд тийм л байсан. Ийм хамтлаг байхгүй гэдэг надад бас гоё санагдчихгүй. Тэгэл би чинь батал төгсдөд нэг өдөр орж ирээл за дуул гээл харацаа амин гээл тараагшаага дуулаад гэсэн за баярлалаа маргааш тас эхлээд цэцэг хамтлагийн дууч. Их хацтай би. Хамгийн гол нь цэцэг хамтлаг гэдэг чинь Монголын пенс өрчтийн төв ордны дээрүүд эстрад дуу гэж захлаа хөгжмийн хамтлаг гэж байсан. Тэгээд тэр чинь 70-80-аад хүүхэд явна. Тэр чинь тэгээ шилж явна шүү дээ. Улаанбаатар хотын бүх сургуулиудаас шилээд аваад, сонсгол ритмийн шалгаад ингээ шилээд аваад. За тэр шалгарсан 70-80 хүүхдүүд дотроосоо дахиж шалгаруулад дуучнаас нөгөө хамтлагаа байгуулна. Тэнд чинь нөгөө амьд хөгжим харагдаад байна шүү дээ. Цахилгаан хөгжим, электро хөгжмүүд харагдаад байна. Бүгдээрээ банзан гитартай ингээ суугаад байна. Лаг тоглох юм бол тэрийг тоглох гээд байдаг. Бас эн чинь бас нэг өсөндөө гүшүүрэг байсан биш. Тэгээд тэр үед чинь нөгөө намайг оронгод солон хамтлаг байсан. Солон хамтлаг ах нар байсан. Тэгэл солон хамтлагч одоо манай алдарт өөжгийн маань бас гитар чинь тэгэл манай лавга ритм гитар чинь ган зөрөг бүүчка гэл нөгөө томчууд тэр үед чинь одоо арга байхгүй шүү дээ. Бид нэр 5 дугаар ангийн хүүхэд гэдэг чинь 7 8 дугаар ангийн 8 9 дугаар ангийн ах нар нь ах байлгүй яг уу. Тэгээд нөгөө ах нар гэл тэгээд ах нарын хамтлаг гэл тэгээд би шууд солон хамтлагтай өөжгийн бид чинь нэг хамтлагт ороод ингээд явцсан байхгүй. Шууд солон. Тэгээ солон хамтлагтай эхлээд ороод дуулаад гоцол дууснаар нь явж байгаа л ерөнхийдөө нөгөө нэг тэр захлаа хөгжмийн дугуулангийн статус тэрнээс гадна ингээд ерөнхийдөө амар бол хамтлагтай байсан. Манай он дофи онон бот чинь үйд ингээх гэж хамтлагтай. Онон бот одгэрэл одоо манай филармонд байсан талигч Эрка энэ төр чинь жигүүргээд хамтлагтай маш олон хамтлаг байсан. Би нэр бол захлаа хөгжмийн дугуулангийн хажууд тэгээд дандаа тайлангаа тавина. Тэгээд тэрнээсээ л нөгөө ингээд цойлоод гараад ирсэн. Одоо шалгуур юм да тий. Бай одоо ингээд яахаар тэр хамтлагийн зүрх ярих юм бол маш их зүйл ярьж байна. Одоо гişүүдийн харахаар
цэцэг амтлт байсан тэр бичлэгийг би сайхан нэг үзсэн юм аа. Зургтай гарч ирсэн. Тэгээд тэгэхэд ингээд за хасарнагийн мад ах байна. Бөмбөр. Хэдий уянга ах байгаа. За байцтай ах байсан. Тий. Ингээд бодохоор шилэврүүд дандаа дараа нь бүгдээрээ урлагийн юунд одоо ингээд дандаа юу гарсан. Цагур хагалсан гэж хэлдэг бол тийм хүмүүсүүд бүгдээрээ тэр амтлт байсан байхгүй. Тэгэхээр яадчгүй тухай гэдэг нөгөө Батуул багш бага бүрдүүлэхтэй хамгийн ингээд юунуудын те бас автсан байгаа байхгүй те. Нэг тухай шалруултаа хийгээд та тэгээд Соронзон бол багш чинь танд зөвлөөд очоо шалгуулад Батуул багштайгаа уулзаж шалгуулангуудаа шууд гоцлоо гэж юм уу? Тий. За. Тэгээд тэгэнгүүт яг нөгөө манай доотлолч цэцэг гээд хамтлаг нь байсан юм байна. Тэр доотлолч явахдаа одоо яг миний үеийнх нь тэр нь одоо манай цогоо Викторны цогоо Мада золбоо уянга бөмбөрчин дээ. Гоцор дуучин Мада аавын хайраар амшиг хайрал манзаг гитартаа гоё ингэ тоглодог юм. Тэнгүүд та нар цэцэг хамтлаг одоо энэ дуучин ороод ирсэн гэдэг нэг үеэр бөөнөр нийлээд цэцэг хамтлагаараа тоглоё гээл. Ер нь яг л тэр 85 онд байгуулагдал бид чинь цэцэг гэж явж байгаа. Викторийн цогоор золбоо ах бас байна. Яагаад цэцэг гэж өгсөн юм бол бүгдээ. Тэгээ яг ер нь наадах чинь ингэсэн л дээ нөгөө нэгдүгээр бүгдээрээ өгөөд байсан. Тэгээ ганцхан хоёр эмэгтэй дуучилтаа нэг нь мөнхчлөн байна нөгөө говийн өгдөг дуулдаг Монгол Улсын гавьч жижиг отхон жолоогүй охин те мөнхчлөн маань байна. Тэгээд дээрэс нь Батлагэр гэх нэг жижиг охин байсан. Тэгээд дуучнаар оржсон. Тэгээд бид нэр бас яг тэр үедээ бас нэг жоохон цэцэг багтаа яах юм аа тэгээ тий нэг жоохон одоогийнхаар юу гомонтэй гэж үзэхээр багш наа чи манай батал тогш та нар ийм биш байхгүй наа чи аливаа юм цэцэг гэдэг чинь ингээд ороосоо дэлбэлээд ургаад нахаалаад ингээд цаашаа ингээд өгжөөд ингээд чи бэлэгдлийн чинь нэрээс тийм юм уу за баярлалаа гэж та тэрхийг бол дорн болж байгаа. Бид нар чи өөрснөө хүмүүжлэн өөрөө ямар байлаа тийм үү тэгээд тийм ойлгомжтой баг дэлгэрээд явж байгаа юм чи тэгээд бид чинь ямар сайнтай бид нар чинь 88 онд бид нар би оюутан болчоод Баястай Витер багшийн сургуульд оюутан болсон байсан. Тэгэл бид нар чинь 89 онд шинэ 89 90 онд нөгөө Пенри ордноос гарчихлаа Пенри ордны хариал байхгүй болчихсон чинь ер нь Пенри ордны хамтлаг болчих жоох байхгүй. Тэгээ оюутан болчихгоо бид нар чинь нөгөө Пенри ордонд явж болохгүй тэгэнгүүт нөгөө шинэ од гээд хамтлаг байгуулаад тэгээ явж байгаа. Шинэ од гэж нэр өгж байгаа тэр өгөхгүй. Тэгэхгүй бол нөгөө цэцгээс жоохон сан цэцэг гэдэг нь эвгүй шүү дээ. Тэгээдсэн тэгэл хөрхи насараа цэцэг гэж хэлэгдлээ шүү дээ. Гэтэ юу цэцэг хамтлагийн дуунууд одоо бидний хүүхэд нас бол цэцэг хамтлагийн дуунуудыг бүгдээрээ сонсч өссөн шүү дээ. Одоо тэр бүх миний ном юу вэ? Бүх дуунууд ном гэдэг тэр бүх дуунуудыг сонсч өссөн юм хүч. Гэтэ одоо бодоход бас одоо яг тийм юмнууд жоохон дутагдаж байгаа юм те. Хүүхдийн дуунууд яг бидний шиг буйд байдаг шиг бол байхгүй шүү. Чи найр дунд байж үзсэн үү? Билгүй дээ. Байсан уу? Билгүй дээ. Байсан уу? Эсвэл юм. Бис нэг багаанд 23 дугаар сургуульд нөгөө нэг цэцгүүд унтаж байна чимээгүй. Тэр чи манай багшийн өөрийнх нь дуу байсан. Тэгээ тэр дууг ингээ найр дунд нороо дуулж байгаа. Чи хэдэн хоолой байсан юм? Би ер нь 3 дугаар игнээ ийшээ зогчсон гэхээр ер нь байсан байгаагүй ялгаагүй хоолой байсан юм шиг. Багш нарын асуусан. Та ингэ нөгөө за энэ хүмүүсийг дуучин болно гэдэг одоо таны нөгөө ээжсэн шүү дээ. Таны нөгөө яг 8 дамжих би нөгөө дуулдаг бүжигдэг гэсэн шүү дээ. 12 3 тагасаа. Тэгэхээр та энэ дуучин бол гэж боддог гэсэн үү? Энэ харин би бодсон. Энэ яагаад ингэж яг тэгээд нөгөө цаг үеийнхээ урсгалыг дагаад одоо Монголыг хипхоп руу ингээд хипхоп руу ингэсэн л баг. Түүнээс бол ялчгүй би бол шууд хэлдэг байсан. Одоо ирээл Баястай ярьж илаа. Тэгэхээр манай Баястай чинь нөгөө 94 оноос эхлээд та жинхэнэ Монголын бол халсан шүү дээ. Майкл Джексон болоод тэгээд Монголын Майкл Джексон байсан. За би юм өөрхөн юм ингээд цүнхүү үрдэг юм тариумжтай охин дуртай гэсэн ташраар нь үсийн тайруулаад бошгыг гаргах залуучдын эвлэгдэх шиг юм болсон шүү дээ. Тэгээд би Баястайд ярьсан. Юу чи жинхэнэ Майкл чи юу Майкл биш заяа. Тэр чинь нэг анги 10-аас хоёул юм чи. 10 жилийн нэг багшийн сургуулийн нэг тэгээ нэг байрны хоёр юм чи битэр. Тэгээд жижиг хамтлагийн хоёул. Тэгээд аавээгүү тэгээд хамаагүй ярина л та. Тэгээд өстө баг чи тэгээд манай энэ шав байдгийн өстө Майкл Джексон үнэн үйлүүлнэ гэж би тэгээд хэдвсэд яагаад Майкл дуулаагүй болоод гэж бод. Би бол рок попосыг хол байсан шүү дээ. Тэгээд багшаа хийгээл тэгээд ерөнхийдөө нэг соён хамтлаг, маршал хамтлаг, болор хамтлаг энэ чинь намайг өөрснөө урилгаар авч дуулаад их олон хамтлагтайгаа бас нэг урилгаа тасчихгүй хүн шиг явуулсан байхгүй маршал хамтлагтайгаа энэ төр ингээд явсаар. Ер нь тасраагүй шүү бодоод тахны бас. Тэгвэл яг нөгөө тулж тийшээ ороогүй багшаа хийгээл ингээд багшид явсараад сайхан багш үү. Хамгийн гоё. Одоо нөгөө би зөв юунд айгу баярлдаг гэхээр яг нөгөө манай бол одоо рок поп гэж ярина шүү дээ тий. Бидний одоо нөгөө өсгөхөд байсан.
Тэгээ бид нар яг тийм нөгөө үеийнхаа одоо тэр бүх хүмүүсүүдтэй гоё уулзаж уулзраад юм яриад ах トゥ болоод ингэж явдаг болохоор надад амар гоё санагддаг байхгүй юу? Бүгдийг нэг хараад үзцэх юм уу те. Бидний нэг гоё юм тэр ихгүй. Бид нар ч яг тэр 90-ад он өнгөж гараад Монголын одоо юунуудыг яаж тэр бүх хүмүүсүүдтэй гоё уулзаад урлагийн бид нар чинь надад дүүнэр нь ч гэсэн хэдэртэйгээ гоё юм ярилцаад байсдаг бидний нөгөө түүх амар гоё ихгүй. Би өмнө ярьжсэн л та. Миний яг нөгөө байсдагын шүтээч бас Майкл Жексон. Бид тэр яг тэрүүрээр яг холбогдно. Тэгэхээр хамгийн анх би нөгөө яг тэр 14-т шүү дээ. Нөгөө за ирээдүйд данхуудаа орё гэдэг нууцаар аав ээжтэй худлаа яриад аав ээж нам урдгүн болгоно гэдгүйс юм. Тэгээд нууцаар юу орно гэд ирээдүйд орно гэд Майкл Жексон фонограмыг өөрөө дуулна гэд. Тэгээ Баян Монголын хаалгыг төгсчихсэн. Тэгсэн чи дотор нь байсдаг суужсан байхгүй. Зөв. Тэгээд аха фонограм хийх үү гэдгсэн чи байсдаг хэд тэр үед байсдаг нөгөө од болоогүй нөгөө амар болоогүй. Нөгөө G&B самтлагтай энэ тэр жагаа цогоо энэ тэр байсан. Цогоо тэгвэл хаад төгсөн чи харахад фонограм гэдэг өчгсөн чи ямар фонограм гэсэн чи Майкл Жексон Билли Джин гэдгсэн чи цавч жоохон чи 5 минут дээр ороод ирэхэд нөгөө юугаа гараа явангууд тэгээд шууд кассетэн дээр амьдаар тоглож фонограмаа шууд хийгээд өгсөн байхгүй. Тэгээд байсдаг хийн дээр за яаш гал нөгөө тэр ихлээр өмнө тоглож л байсан байна. Мэдэн. Тэгээд миний хамгийн анхны фонограм одоо тэр байсдаг хийж өгсөн байхгүй. Тэрнээс хойш би байсдагыг одоо таньдаг болчих одоо би тэр яасан гэх юм уу те. Тэгэхээр чин тэр мундаг хүн зүгээр надад ингээд хамгийн анх тэр юугаа хийж өгч үзсгээд надад амар гоё дүүх байхгүй. Тэгээ би нууцаар хамгийн анхтай ирээдүйн одод ороод шууд 3 дуурайнд ороод эхэлчихсэн. Саяны нөгөө байсдахыг гээд ярьсан чинь тоош үүзээгөө байрнаас нэг ангийн ингээд нэг их сургуулийн үүзээгөө нөгөө дуучин байсдаа ганц л үг хэлэхэд Монголын эмэгтэйчүүд тал нь үсээд хариулж штэ. Тэр үнэн шүү. Үүзээгөө хоёр найз Монголын эмэгтэйчүүд тал нь үсээд хариулсан гэхээр нэг юм сонсох гээд байгаа байхгүй. Хамт явсан байж тарах гэдэг шүү ерөөсөө. Хамт байлгаа. Тэгээд би нэг чинь бүр тэр зуг мухт явчаад ирсэн байсан нэлээд бүр хойноо гэж олон жилийн дараа байсдаг чи хойно 94 мөн гэдэг баг эхлээл тэгэл ингээд дуулаад тэгэл 96 оны үе хэд нэг хаагаал нөгөө байстайгаа дөрөв нөхөд мөхөдгээл хатан дарсан. Тэгээ би нэг ярьслахыг үздэг хөөх зөвхтөр. Тэвээс манай ярьж байна. За одоо жижиг амтлагт байхдаа та одоо шүү дээ ийм аймаг том хүн биш. Жижиг амтлагт яагаад та дуулдгүй байсан бэ? За. Тэгээ одоо Батулд яагаад дуулдаад та дуулдгүй байсан гэх класс гэсэн. Анхнаасаа багш ингээд баталтыг дуулуулна. Батул чинь анх ингээд 13 дуус суул 1 номерын дууч ингээд байстай чинь 45-аас 4 гэдэг шилж ирсэн байхгүй юу? Би тэгэж 13 байр суурь олцсон нөгөө дуучин байгаа. Тэгээ байж байгаа ах чи юу хийгээд гэсэн чинь ботго гэдэг чинь зөө ботго юм. Нүрлийн саалын нүдтэй ботго шиг юм дэ ботго нэрэндээ таасан нөхөр байна. Тэгээд тэр чинь цогоогийн өвчин ботго сурагч ботго дуулна гэж байстай гарч ирээд хөдөө гэж дуулдаг гэсэн байхгүй юу? Хижин биш айл эдийн нэг 13 дуус уулаач алдарт дуурчин болсон. Зөвхөн мөхтөр гарцсан амар. Тэгээ хоёулаа танилцаад зү хүү хаагаад үүзээгөр ирэхэд тэгээ хоёулаа байжсэн чи тэрийг ярьж байгаа. Анх тэгээд Батууд нэг номер дуучин байсан. Тэр жигтэй явсараад жишг амт нэг номер дуучин болоод би ч явахдаа Баталтыг нэг өвдөөсөө л гэж боддог байсан. Тэгээд би дэм яриад. Тэгээд яг нь намайг ханаа түрээд ч юм одоо өвдөд эсвэл ингээд зөнгөртөө далга болчихвол байсдаа дуулдаг нэг юм л байсан. Юм ярьдаг байхгүй. Тэрийг хөөхөн шууд ярьж байгаа маа тийм. Аргагүй л гэсэн. Бодсон найз юм чинь. Намайг бодвол нөгөө нэг арай юутай нөгөө бас нөгөө эрхчлөө их хангалтсан тийм хүн байсан шүү дээ. Яриа мараа. Социализмын үед тийм ярьдаг байсан ер нь. Ягаад заавал ийм байх ёстой гэж мэж гээл тийм. Уг нь бол хоёулаа нөгөө эрен газ төгтэй. Байсдаа бол яг одоо нэг юм ирээ зурстай. Би хоёр ирээ зурстай. Би чинь бүлгийн зүйлийн дараа тэр чинь бүлгийн зүйлийг гişүн байсан. Ингээд дандаа явна. Дандаа толгойд ирнэ явсан шиг өөргээд тийг аюу ийсэн. Тэгээд өөргө тэрийг ярьжсэн би тэрийг тэгээд тэр үед сонсоход аюу эвгүй байсан юм л шүү. Үгүй мөн чи юу гэнэ гэдэг л бодсон чинь үнэн л юм бодвол тэр нь одоо сонсоход сайхан санагдсан шүү. Өний Батулд өвдөөсөө би нөгөө дуулчихсан гэдэг тийм л байсан гэдэг. Гэхдээ үнэхээр амар дуучин байсан. Тэрийг бол одоо яриад явах. Гэхдээ нөгөө юуны тайдын нэг харахаар би л тэр сандын одоо ч тэр хэцүүлтэй. Бажа. Байста Батууны нөхөр Байста Батууны нөхөр гэдэг тийм. Тэгээд энэ хин байр. За тэгээд хаалтын тоглолт ердөө 7 хоног гэдэг тэр бол амар те. Тэр амар. Концерт одоо хошин шог тийм. Хаалтын тоглолт 7 хоног гэсэн. Тэгээд үүдүрчний солиод ордон энэ төр тоглоно. Тэгээд 7 хоног моног 10 хоног тоглолт гэсэн. Хаалтын тоглолт сүүлийн 7 хоног моног гэдэг ямар амар хошин шог. Хошин шог цааш тоглож байгаа шүү дээ.
Ой тэр би нөгөө хуухтай тэгтэл мэддэг бас үнэхээр хэн болгон байздаа л гэж яддаг. За 3-аас идэж өнгөө ястаа. Манай өнөөдөр бидний Солонгосын алдартай Сима үлээ. Энэ ялангуяа BBQ дээр хамгийн алдартай энэ тоогоочийн одоо үүсгэн байгуулсан ресторан болох энэ Сима рестораны франчайзинг энэ Монгол дахь салбар дээр ирсэн сууж байгаа. Тэгээд ер нь бол эднийх нөгөө бүх соусоо солонгосоор оруулж ирдэг. Тэгээд дээрэс нь бүх махан нөгөө ямар модон дээр үлээ энэ одоо түрүүн уншиж намайг үүдс ингээ гайхаад ямар ч тийм өөрийн нэрийн жороо бэлтгэж гаргасан. Тэгэрэг юм уу те? Тийм. Би нэг юм чи нөгөө Pat Jong Won гэдэг байгаа ч байхгүй юу? Ялта. За. Тэгээд нөгөө Born Korea компани тэгээд энэ болохоор Солонгосод хамгийн алдартай BBQ-гийн тоогооч гэдэг. Солонгосын номер 1. Тэгээд өөрийнхөө одоо дээр алдартай гой мөнгө гаргацсан байгаа. Тэгээд энэ одоо Самуэль ресторан болохоор нийт дэлхийд 1300 сам. Симаул тий одоо тий Симаул 1300 салбартай гэдэг. Дэлхийд тархсан. Тэгээд Монгол болохоор 3 байдаг. Тэгээд наадам центрийн нэг давхарт байгаа ихтгүүрийн урд фантам дээр байгаа. Тэгээд яг одоо бидний яг одоо энэ бичлэг бичиж байгаа нөгөө Эмират Баян Монголын зүүн гаралд байгаа Эмират гэдэг хотхон. Эмират тийм Эмират гэдэг хотхны Эмират гэдэг байгаа. 20 доллар гэж манайхан мэдэх байх. Яг энэ яг болоод юм биш үү? Яг болоод тийм. Баян Монгол яг зүүн талаар ирэхэд тэгээд үнэхээр гоё. Би ч одоо баян гэж чинь нэг нэр ажиллаараа ч ирэхийн бөөнд гэр бүлэрээ ч ирж идэхийн тэгээд ерөөсөө энд баажи алтараач бид нар жидж чинь тэгээд тэр нь уйдахгүй шүү. Гоё юм. Солонгосын номер 1 BBQ Симаул ресторан. Та нөгөө түр ярьлаа шүү дээ. За 80-да та тийм хин сахилахгүй байсан юм бэ? Энэ одоо яг түн цэцэг хамт гэдэг шүү дээ. Алтдаг байсан юм тий. Юу их өөр дандаа ирчүүл юм чи юу хийсэй гэх юм. Бид нар зүгээр л ингээд айгуу цагаас солилтойгоор ярьж шít. Пенри ордоо тариг гэртээ харна гэж байдгүй л ш тараад. Тэгээд манай байстай юм айгуу томоотой. Бид нар бол Пенри ордонд тараал тэр жагаа огш өөр манай гавьт огш жаргалсаан багш маань гэсэн бүжгийн дугуйл ингээд алдаг. Тэгээд жагаа огш идэх охтууд ингээд бүжгийн охтууд чинь ташаар нь ханруулаад парк руу дагуулж ороод гэртээ харихаа мэдгүй л байсан шүү дээ. Тэгээд тэн дотроос ганцхан л хүн би харьлаа. Ээж маань хүлээж байгаа гэл. Тэд нар бид хичнээн социализмын үе юусэн мөртлөө бидэрт аягүй сонир санагддаг ус. Юм коммунист аягүй. Та нар ээжигээ харилж ил та. Гой мөргөл ингээл аягүй их тэгж ярьдаг ус манай байж та. Тэгэл манайс хайрлахнаас нэрлэр хайрлнаа байж заа. Өөр хөө хайрлах гэдэг штэ гэж чинь. Өөр хүмүүс хайрлах гэдэг ах чи тий. Ийм ч чи яа юм. Аймаас гэдэггүй байсан нэрээ. ихэр яг тэр юм чөөш. Өөргөө энэ бодоход нэг гоё мэдж авлаа. Тэр яг одоо энэ охин хайрлахууд ерөөсөө социализмын үе байна уу? Тэ? Юу вэ нөө яг л адилхан байж л байгаа байхгүй тий. Хүмүүсийн цагаас хойш тий. Тэгэхээр манайхан яг заримдаа нэг дээрүүдийн байгаагүй шиг мэрэд идэг хүмүүсүүд тий. Яг л байж л байгаа юм бүхэн. Яаж бодсон 92 чи бие бинийгээ татагдаад юм болтго юм бол тий. Зааварсан болж байгаа хоо. Тэгэл тэр хажуудлын бүжигчтэй хүмүүс гоё харагдана. Хөөе шүү дээ. Хүмүүс дагуулаад бид ч амар гоё тоглоод тэгэл өвдөн өстэй. Тэнд үстэй халуун зүрх явж ирсэн мэдгэж байгаа байхгүй. Ингээл өөрснөө ороод малгай залгаа бүх юмнуудаа авч нөгөө охтууд ингээ багалцаад өөрснөө зүгээр нэг л их сайхан чирэг амтд нөхдөг зүгээр чичирсэн амтд л орж ирдэг байсан шүү дээ. Ер нь тийм шүү дээ. Тэр яачгүй тэгэл юм өгөн шүү те. Сайхан шүү дээ. Одоо ингээд бүжгийн охтуудтай шүү дээ. Бөөнөр нь тэгэл бид чинь багш нараасаа нуугдаад бичгнэл очоод тоглоод парк тоглоно. Зайсан дээр очоод манай цогтойгийн бүжгийн цогтойгийн ээж нь одоо тэр зайсан чи ерөөсө ганцхан тэр том байшин байлаа заа юу. Зайсан болохоор усан сан гэдэг нэг юм жижигхэн байшин байсан. Тэнд л бид нар зүгээр өвчдөг тийм. Бичгнэл тоглолцдог гэсэн. Одоо мэдхгүй тэр усан санж байхгүй. Битүү байшин болсон юм. Тэндээс гэхдээ Пенри ордоос зайсан бол бас хол шүү. Уу сайхан алгана шүү дээ. Сайхан алгана шүү дээ. Ямар машин такси байхгүй ш. Сайхан алгаа явчихна шүү дээ. Тэгээд нэг охин гүтлээ явж байгаа юм яа дарах вэ? Зүгээр алах хоёр чи өөрсдөө тийм мэдээж. Тэгээд зүгээр алахыг бол залхуураад алхахгүй шүү дээ. Тий ер нь тийм би нөгөө санда яг саний та хэлсэн охин хөтлөөд алхаж байгаа юм чинь яаж дарах вэ гэж би нөгөө нэг сургуулаасаа гараад
Манай сургууль 11 дэх сургуулиас гараад 1-р орлын 20-р байр хүртэл алхсан цаснд ангийнхаа охин тэр үед өргөж ангийнхаа охин хөтлөөл алхаж ирсэн. Гачингойд бол ах юм байна. Охин орлоо ямар хүлт юм бэ? Буцаад харингууд ирчихээ яаж байгаа. Автобус зогссон яалаа тэгээд. Буцаад явахдаа тийш ороолтойгоод малгаагаад үсүүтлээ дараад байгаа шүү дээ ингээд. Тэгвэл ороолт малгаагаа зүйлгчээд өөрөө нүцэн зүгээр тийм халууд өгөөл яваад байгаа шүү дээ. Биш гэхдээ та бол ер нь одоо нөгөө од гэж манайх одоо ярьж шүү дээ. Одоо од болох гэж ярьдаг шүү дээ. Одоо одны танил болох гэж. Хүүхэд байхасаа. Тэр бол бүр хүүхэд байхасаа мэдэрсэн баг. Тэгэхээр нөгөө хүмүүсүүд айдаг 80-аад оноос тэрийг цэцгийн бат бол гээл. Охдод мөгдөд тэр охдод зүгээр явуулдаг байсан. Одоо тэгээд альва юуг бас ард нь сүүлд нь сонсох бас заримдаа гоё байд юм бэл. Одоо ингээд энэ тэнүүгээр зөндөл тоглолтод явж байгаа. Сүүлийн хэдэн жил одоо дандаа нөгөө 20 жил, 30 жил, 40 жилийн уулзалтуудаар очоод тэгэхээр би өстө энэ яваанасантай царийг нь битгийл нэрийг сонсож байгаагүй бас бол Батбаттай үерхдэг гэж ярьдаг. Тэгээд байсан үед сууд болгонд үед чамтай үерхдэг манай тэр тэгж өстө би юу түүх нэг гэж хараад тэгэхээр бас гоё байсан юм шиг. Тэгээд доод байсан. Тэгээд бид чинь ингээд тоглолт моглол дээр яваад ирэнгүүт ингээд пени ордны гадар чинь алимны хайрцаг ууч тэргүй битүү захаа ярьж байгаа шүү дээ. Захаа өчтдөг гэсэн үг чинь. Тэгээд захаа тий. Тэгээд захаа өчгөнгүүт захааны шин тэр нэг манайч одоо хамтлаг дотор зохион байгуулалтаа статус нэг том хамтлагийн ахлагч чинь уянга за ерөнхийдөө бас нэг юм аж ахуйн талын юм баястай хариуцсан гэдэг. Юу одоо манайч захаа чинь гэж байдаг шүү. Игэл телевизийн өс төлжүүлсэн гант уг шүү. Зуунал өөр хийж байгаа явдаг. Тэр гант уг чинь манай дуучин бас манай захаач юм биш. Гоё бичдэг бүхнүүд. Тэгээд гант угаар уншуулна. Танаа захаануудаа уншаараа гоё бичгтэй охин байна уу гэл. Тэгээд захааг нь харж гоё бичдэг. Энэ хөөхөн байж магадгүй энэ рүү яриг. Муухай ч юм уу дэрэг байхгүй шүү дээ. Царийг нь арах юм биш видео код мод байхгүй шүү дээ чинь. Тэгээ уцаар ярина. Ганцхан гэрийн утас найдвартай шүү. Тэгээд тэр үе чинь хүний цаг хугацаа гэж ямар гоё шүү. Сайн байна уу би цэцгийн ботвол тийм үү за тэр дуулцаад гэдэг би уулзж байгаа ч манай хэд харах гад наан нуугдсан. Тэгэл дүнгууд би Ленин клубын явуулт би Улаанбаатартай ингээд за би наанаас чи ингээд очиж харж байгаа. Тэгээ наанаас нь очиж харж байгаа. Төрүүлээд харна шүү дээ. Тэгээ очиод харна шүү дээ бүүнээр ингээд харж очих мөн яа гэдэг яваад гайгүй авчихж байгаа. Тийм л байдаг шүү дээ. Тийм үү юм. Гэхдээ тэр гэсэн цаадтай буруу оншилсан байж гэр утас өөр юм байхгүй шүү дээ. Бичгийн хэлбэр чинь буруу байхгүй юу ангаг болно. Харин үгүй бичгийн хэлбэрийг буруу оншилсан байна. Яадаг юм бол тэр нь бол царилэг хохтууд ер нь муухай бичдэг талдаа. Яг бол хичээлдээ тийм сайн биш. Цариматай хохтууд чинь амар хичээлдээ хичээхээс харахгүй. Чи болохоор хамгийн муу тий. Чи болохоор хамгийн муу бүжигтэй л хөр ингээд үтчих юм байна. Би бол тийм. Би бол тийм. Хамгийн муу бүжигтэй хамгийн хөргөн болоод өгч байгаа. Би бол тийм. Чи бас хар багасаа судалсан байж бас оомуугаар юм аа. Гэхдээ ер нь бол тиймээд айлцаг үед ч одоо крашлах айлцаг үед ч одоо тэр яг бүх юм зүг байсан байгаа юм чинь тий. Байхгүй. Тэ яг таад үед бол та хүүхэд насаас ингээд одмод болоод амар болсон юм болохоор бужигнууч гэж бодоод. Арай л дэндүүлтэй. Одоо яг зүгээр нөгөө нийгэм нөрөө дараад би одгоод ингээд дээшээ болоод ч юм уу эсвэл янз бүрийн сенсац үүсгэж тийм явах нөхцөл байгаагүй учраас адилхан шүү дээ тэр чинь. Бид нар битээ тэр үеийн тэр том ардын жүжигчид чинь одоо Монголын ард түмний зөргөсөлтөд орсон ус чинь бүгдээ автобусын дотор хамт явж ирсэн юм чинь. Тийм. Актер ялгараа цүүд болоод ингээд юм бол бидэрт байгаагүй. Тэгтэл одоо исэн гэдэг нь ер нь бол тэгээд ойлгож мэдэрч исэн гэхлээр бас сайхан л байгаа юм л. Ямар сандал зүсийг мэдэхгүй, нэрийг мэдэхгүй гिचнээ живдээ үргэлжчихсэн юм байна. Тэр чинь бол одоо ч байгаа шүү дээ. Тийм. Зөндөл байгаа шүү дээ. Чамд бас байгаа? Би сонссон шүү, зөндөл сонссон шүү дээ. Хин дөө онцсон шүү дээ гэдэг юм ус хөгтүүд их олон байдаг шүү дээ. Таслаад байгаа. За энийг ингэ таслаа. Хацнаа YouTube хийж байгаа. Чи сэрдээ наацсан. Тэр нэрнээс тийм байд шүү. Бага. Яг сонсонгууд тийм зөндөө сонсчихсан. Тэнтэй хөө унтсан шүү дээ. Тэгэж бас юу авдаг хүмүүс байд юм шүү нэг жоохон. Нэр өнөрөнд олчихсан зөндөө байд юм шүү лээ. Тэг яг тэр буруу зүтг юм уу? Ах тэ. Зүгт унтсан гэдэг байгаа. Гүг юу гэж юм бэ? Тэр буруу зүтг юм аа гэж чинь яасан. Буруу байхгүй. Дүүд тэр айгүй зөв бахав баг. Хүн яг яриад үз одоо яриад үз тээ. Тэг. Тэр одоо буруу гэж. Яг нөгөө хэд ястаа амаа замбраагүй яриад ястаа тэгсэн ингээд нөгөө зар тараагаад явдаг гэсэн үе харин ястаа та нарын үед баг та бидний нөгөө
Мандан бодрож яхад бол харьяастай. Хүмүүс бидний үед харин хэлж штэ шүнжэнгөө нэг юм уу гэрийнхээ утсыг халтал нь ярина. Тэр одоо ярьдаг байсан бол нэлээд зовлоо Тэр хийсэн. юу гоос төлбөргүй байсан уу? Төлбөргүй. Нэмэдгүй төлөвлөгөө Хэдэн зүгээр зүгээр нэгдсэн сард нэг 5 төгрөг мөнгө ч юм уу 3 төгрөг мөнгө ч юм авдаг. Тэнд байсан юм шиг тогтсон оромжтой байсан. тийм юм аа. Яг нөгөө нэг тэр одоо наваг 10 жил авах чинь манай уцсны төлбөр нэг сар 60 мянга гараад. Ч одоо 10 мянга давдаггүй байсан ч юм уу? Тийм үү штэ. 60 мянга гараад. Тэгээд энэ юу болчих вэ? Яа чи юу ч үгээл би тэнд одоо угаал сууж байгаа. Юу ч болоогүй шиг. Орой болгон шүүн болгон бараг 4 цагаар дуцаар байна. Тийм. Тэр чинь тэгээд одоо өөр юугаар ярих вэ? Тэгээ бас нэг авуустай тал нь цаг баримтлан энэ төр гэж янз юм байсан. Хуралч байгаагүй байхгүй. Тэгээс уцаар ярьчаа тэгээ очихоор юм чинь натуус унаагаар яг тэдээс очиж шүү гэх юм бол нэг 30 минутын өмнө юм очдөг гэсэн. Одоо бол агуу худалдаж болсон байна. Тоглолт эхэлчихэд байна гэхэд хаана явнаа чи нэгдүгээр оролт цагийн дараа асуувал нэгдүгээр оролт явж байна гэдэг ингээд аюултаас бас. Тэгтээ тэр бөглөрөөд байгаа юм шиг мөр. Тэр бас бүгднээс гайгүй байсан үе шүү. 2008 онд эргэн тусгай тоглож байгаад бүгдэр ч юм уу сарчсан гайгүй. Одоо гэсэн үг шүү дээ. Тэгэд бүгдэн цагийн өмнө яриад би чи хурдталтаа чи тоглолт мөхт эхлэх гэдэг чи юун дээр явж штий чи одоо хар орон дээр явж штий. Аа за. Яг тоглолт өгөхөөр цаг төгөөж. За одоо чи хаана явна? Хар орон дээр. Чи битээ одоо худлаа яриад гараач одоо. Хажуу чи хин яваад Баатаргүй явж байна. Манай талигч ашин баярт байхгүй. Худлаа яриад. Чи энтэй явж байгаа Баатаргүй дэнгүүт. Гэт Баатаргүй руу залгаад. Тавай хаана явна гэсэн. Битээр одоо шуунаас гарах гэж байна. Шуунгаа баргаас гарах гэж. Шуунаас гарч байгаа бүр хэдэн цаг явна. Тэндээс наашаа бараг ирэхгүй юм шүү бараг. Баггүй датаад юм. Шуунаас гэхээр би уурчих гээд байхгүй. Үгүй тэр. Би данаа явж тоглолт мөгтөөж хэл. Тэгээ бүтэн цаг аваач хар хорин. Тийш аваа бааж. Тийш тавьчих. Миний өмнө бүх хоол идэх. Би яг хоол идэх юм шиг харагдаад. Баярлалаа. Гэхдээ ер нь таны одоо тэр яриад байгаа шүү дээ. Өөр арга байхгүй хаа. Одоо охиндоо чинь уулздаг хэрэг чинь гэрээ за хоёул маргааш хэдэн цаг уулзгээд ярьж тэр чинь. Өөр тэндээс тэгээд яахгүй болохгүй чи. Тэгээд бийж байгаа шүү. Алдчих шүү дээ. Тэгээ яг гоо хариу алдлах дээр толгой дугаараа хийж байгаа төв шөөдөө ойрхон байгаа. Мөнгө хийгээд ярьж шин. Хариу юу таа одоо? Телефонтой дугаарыг найдвартай тэмдэгдэж шүү дээ. Яг дөнгөж нэг 2000 он за 98 99 он гэдэг яг нэг гар утсан гэж орж ирж байна л та. Пэйж ирсэн шүү дээ бас өмнө. Пэйж ч бас тий. За тэр чинь нэг тэр дугаар залгаараа гэдэг тий. Пэйжрийн үед ч одоо дүр гөгшөрсөн байлгүй байдаг тэр чинь хаагаш тийм. Тийм шүү дээ. Одоосоо хойширсан яаж яаж цэцэг мартагдаад араас нь тэр чинь байстаа урд бүгд гараад хатаа ийдсэн. Батулдаг бол наримтлыг багшил гэж мэдчихсэн. Чи юу наримтлыг багш? Ямар ч одоо 20 хэдэн жилийн дараа чи наримталтай байгаа юу? За одоо дахин тайлбарлах айгүй хэцүү. Угаад ч нэ байггүй жоохот өгөө. Яа сан тийм гин бол. Бага. Наримталтай байгаа юу? Эхлээд байгаа гэдсэн сүүд нь. Яа багч яг сайгүй хэцүү байгаач. 90 оны сүүлд одоо технологи тэгээд хэцүүлтэй тий. Бүх нөгөө рок попын бүх хамтгууч гарч ирээд хэвээ мартаа явчихна л та тий. Тий. Алга жинхэнэ утгаараа нөгөө одууд ч үүсээд ихлээд нөгөө юу үүсцэн. Тий 91 он чинь соён шинээр байгуулагдаад тий одоо Мөнхөдний юу дээр компани дээр байгуулагдаад Мөнхөд нах маань байгуулад өөрөө нөгөө насаараа төгжим тоглож байсан учраас айгу тэгтээ мондгууд нээсэн шүү дээ. Яг 91 он тэр чигтээ уссан бол дуучин талиж эрдэнэсийн битээр. За. Битээр анхнаа мөн байгаа ли гэдгийг анх дуулаад байна. Тийм үү. Тэгээд соол гитар чинь саруул. За. Клаус чинь манай горигон ба. Оо за. Бас гитар чинь балжаа. Чингүнж. Тэгээ бөмбөр чинь тамира өгтөгөр дээр сан циркийн хард нэмэр. Тэр чинь тэгээд соён би нөгөө мэднүү чинь бүгдээрээ манай электроны шогол чинь айл цагс үлээдэг. Аврагууд зүгцсэн байсан юм байхгүй Тийм ээ. Тэгээд бид нар чинь нэг
Урагшаа Хятад улсыг нэг дайлаар мордоод тэгээд ирээд энэ байсан л. Хятадс ирээ шууд за болоо гэсэн юм уу? Аа? Яг болчих. Тэтгэд ноцтой юм болж таа. Би найрамд л явал. Та тэгээ тэр юм амир Найрамд очихоор угаасаа тэнцэн бүгж штэ өөр юм ирж очиод байгаа. Бүх амьдрал тэнд очиж байгаа юм чинь. Манайх юм уу? та гэхдээ тэрнээс олонгууд тийм гоё юм байгуулчаа тэрийгээ тэгээ найрамдаар солилцсон юм уу? Тэр үедээ. Одоо тийм л зүрх сэтгэлтэй байсан дараа тийм шиг байгаа юм да юм. Тэгээ гоё. Биднээс очиод бас яг иймэрхүү багш нар байдаг бас нэг гоё гэж би боддоо шүү дээ та. Тийм. Ийм багш нар байгаагүй бас бидний одоо хаач байх юм те. Бас айгу чиглүүлж өгдөг гэсэн байхгүй юу? Очи ингэм бодож шүү чи ингэ шүү чи ингэ дуулч муулчих гал те. Надад бол зөндөө юм билж өгчээсэн. За чи дуучин болон чи колон руу явна. Чи тодорхой чи колон руу явна. Гэтэ одоо нэг хамтд дуучид чи. Найрамд чи хамгийн гол нь яг эдний үед яг нэг талаараа хүмүүс бас тэгээд ярьдаг л байсан зүгээр одоо ингээд яг нэг боломжтой айдын хүмүүс намардаг болсон байхгүй төлөвлөлтөө болоод ирсэн үг шүү дээ тий. Үнтэй тэр. Тийм үнтэй. Тэгээд Бүтээг нь олдохгүй. тийм бүтээгүй нь олдохгүй. Тэгсэн мөртөө зунжангаа нөгөө нэг туулаадаг алдар туулаач нар мангар алуу. Тий. Манай одоо MC биш шүү дээ. MC бол амар өмжтөг ус. Ээж болгонд тэнд гол байж байгаа. Ээж Ээж байгаа тий. Танаа 9 ээжийн 7 болоо. тий манай халдрах шиг юу өстө баруун гарна. Тий баруун. Яг тэр үеэр чи би найрамдаас болж исэн үе байхгүй. Тэгээд Яг тийм биз дээ. тэгээд одоо зөндөө шивнэр би яг одоо 93 он гэхэд чи манай баажи манай анх ирэл тэгээд байж байгаа 93 онд чи нөгөө хин энэ амарч исэн. Одоо энэ Минжинсор ном энэ чинь солонгуудагт ганц хүн бүгд амарч исэн. Шонер үед би одоо энэ андахгүй мэднэ л дээ. Тэгээд сүүлд нь 96 онд чинь юу юм бэ? 94 онд 96 онд байна уу? Юу байсан? Эмоцног бүгд амарсан. Ангиараа амарсан бохгүй. Тэдний анги чинь бүгдээрээ. Тэгэл одоо нөгөө сарна системоос өндрөө бүгдээрээ байж байгаа. Яг ганц хүн бүлэгт одоо оргил бүлэгт амарчсан 7 борохт нэртэй нэг өөр бохгүй. Тэгээд ер нь тэгээд нөгөө урлагийн аюустай спортын тэгээд энэ танд одоо боломжтой. Ер нь тэгээд найрал авна гэдэг чинь бас тийм амархан ингээд нэг зүгайлын хөлтөс зүгөөд амарчаар юм биш болцсон байсан байхгүй. Үнэ. Тийм боломжтой айлын хүмүүс л амардаг. Одоо тийм учраас тэр чинь социализмын үед нэг бол онд сурдаг юмараа тэргүүлсэн нэг бол одоо хэцүү хүн тий одоо хүмүүсийн тоглолттой юм эсвэл нэг өнчөөрөөсөө хүүхдүүд энэ амраадаг байдаг шүү дээ. Үнжээ тэр чинь бүгдээр ингэж түүнээс тэр чинь заавал нэг ингээд дутагдaltaа гэдэг юм байна. Хэцүүлтэй. Хүмүүсийн нөгөө тэр чинь дутагдaltaа хүмүүжлийн тоглолттой шүү гэж бас боддог. Тэгээ яг нөгөө хүмүүжлийн тоглолттой хүмүүсийг бүлгүүн зүйлийн дарга хүмүүс итгэдэг шүү хүмүүстэй хамт авчираад нэг амарчин. Тэгээд хоорондоо нэг эвцээд нэг дундаас нэг айгүй юм гарна гэж бодчихсон юм шүү. Аим тийм шүү. Тэгээд тэр чинь засраад сайхан болцсон усуд би. Гэхдээ нөгөө бүлгүүн зүйлийн дарга нараас нөгөө тал руугаа шаачих усуд бас байгаа аахгүй хамгийн гол. Одоо ч авгаагаад би бүлгийн зүйлэн дээр байсан нөхөр. Тэгэхээр манай найз нар ч одоо энэ төмөр зүүн лоон бая төрөө мөрөө гэдэг аваргууд нь нараа мараа гэдэг дандаа нөгөө цаг үед нэг өөгд ухтаа нөгөө зам татмаа байсан нөхдөд. Тэгээд би чи ер нь найрамдлаас ирээл аваргуудтай нэлээд тэгэл явчихсан шүү дээ. Хамгийн сэрэг юм байна. Одоо яг нэг чинь сэргээд нөгөө тал руу явсан хүн байна. Ирээд нөгөө тал руу яатсан хүн байна гэдэг шиг тийм. Хамгийн бүлгийн зүйлийн дарахууд нь тийм нөгөө зам руу явчих хэрэг амар юм дээ. Тоглолтоо буцчих юм хэцүү дээ. Яагаад тэгээд тоглолтоо болгож явах. Тэгээд хамгийн гол нь би одоо ингээд боддгоо штэ. Хаа газар атмаа явсан жоохон эсвэл ингээд нэг дөрсгөө сахилахгүй явсан нөө хэлэгдэж чиглэгдээд явж исэн ус учраас айгуу тийм цагаан гоё зүм амьдрал дээр их гоё хүмүүс байдаг. Би бодоод тахад нэрээ шүү. Тэгэл тэд нар чинь ер нь ингээл бодоод тахад. За одоо бидний үед тэгж яригдсан болохоос та нарын үед яригдчих ч юм уу? Хаа газрын атмаанууд гэж аягүй хэлсэн. Бид нар чинь атмаа утсан зүйл байхгүй. Тэд нар чинь дандаа тийм л байсан хүмүүс шүү дээ. Ер нь жоохон хөдөлгөөнтэй те зэрлэггүй тэгээд олон танигдчихсан ингээд нөгөө нэг хийж байгаа үйлдэлүүд нь төмний нүдэн дээр ил байгаад байсан болохоос эрэгтэй хүүхд ер нь 7 дугаар өнгөрөөл тэгээд бүгдээрээ л явгүй шүү дээ. Зөвлөл үзчих чинь гэдэг үз чинь те руу галтруулгалт төр чинь дээшгээ усууд бос чинь тийм л байсан. Би бол хайртай. Ягаад гэвэл
Одоо энэ тийм даа ялангуяа бид нар чинь оюутан цагт ингээд Сэлэнгийн зүүн бүрэн борноор одоо баруун харамаараа гэдэг энэ тэнд ингээд очиод явж байгаа. Дандаа тэр үедээ улгаан гэж яригдаадсэн. Миний найз нар одоо ингээд хараад дандаа сайхан усууд өгдөг. Хамгийн гол нь бид нар авьяастай хөдөлгөөнтэй нөгөө урлаг зуртай тийм нөхдөд чинь тэгээд ер нь яг ясван дээр венер орны технологийн дугуйлал бол венер орд нэг нэр үнд байгаагүй шүү дээ. Дандаа улиг юмнууд байдгийг ингээд. Тийм л байсан юм чи нэрээ. Яг багш нар дээгүүрээ ярьж исэн юм тийм л байсан юм. Дандаа улиг юмнууд айгүй заваа энэ харны ялхаас банзал болчихсон. Тэр хамаг октод аваад алга болчихсон гэдэг. Тэр би хүүхдлөөс чи ягаан хүнтэй үргэж болдог юм би тийм шүү дээ. Үргэхийн тулд чи ганцаараа бас үргэчмээргүй шүү дээ. Хамтлагаараа бөөнөрөө те хэд октод нийлээ ингээ сайхан найз нөхлөө явчмаар шүү. Тэгэл яг одоо нөгөө төмний нүдэн дээр байсан болохоор уруудтай дууддаг нь бийл бол таарж байгаа юм чи одоо өөр арга байхгүй. Тэгээ тэрмүүд ялханд нэг одоо бодох тэр банцлаар нь дууддаг бол одоо илүү л юм байгаа тий. Тий. Ямар ч бодол санаатай явсан билээ өөрхөө юм тий. Таавс үргэлж гээд шүү төрхий тий. Тэр гар хөтлөлгүйгээр тий өөр яа тийм тэр. Гэтэ яг гараднаас цаашаа юм яваагүй юм уу тий хаа? Гэхдээ тийч бол хүүхд болгоны хийдэг зүйл үстэй тий. Тий. Тийм байх хөстэй. Би юу гэж боддیں۔ Хүүхдэр нь багтаа жоохон хөдөлгөөнтэй байх нь бас зүг гэж боддیں۔ Тэгвэл сахилахгүй надад муу талаар хэлээгүй шүү. Зүгээр ер нь хөдөлгөөнтэй нэг тийм сахилахгүй хүмүүс үүдэн штэ. Гэж хүүхдүүд үүдэн штэ. Яаж бодсон? Амар хөдөлгөөнтэй хүүхдүүд гэдэг штэ. Тийм бодсон амьдрал нэг жоохон тиймэрхүү хүүхд байгаасаа ингээд муу юм үзээд ингээд ирэхлээр хорн гарна гэдэг шиг хэцүү байдаг шүү. Эргээд нийгэм шийд ирэхлээр юмыг ойлгоцсон сайтай муутай юм те. Амьдралын айлын нэг үед тэрийг давж туулдаг л байна. Тийм давж туулдаг. Тэрийг их тулаа ийдсэн тэгээд зүг болж байгаа байхгүй те. Дараа нь тэгээд нэг сайхан нөхөр яваад байсан. Нэг амьдрал үзсэн нөхөр. Эрэгтэй хүүхдүүд нэг 60 мар хүртэл жоохон хөдөлгөөнтэй байдаг гэж үгүй юм болов. Одоо та өөрийгөө харахаар та ч одоо бас хөдөлгөөнгүй гэж үнийг хэлэхгүй те. Ер нь нөгөө бид нар хөдөлгөөнтэй байх хөдөлгөөнгүй байх үндэслэл бидэрт байхгүй л те. Байнгын нөгөө сэтгэл нэг асаал нэг унаал ингээл явж идэг. Та ялангуяа одоо би зүгээр ингээд яг хоёр мэрэгчний хоёулангийн сонгоцсон учраас урлаг өөрөө тийм. Тэгээд дээрээс нь багш хүнч өөрөө тийм шүү дээ. Хүүхдүүдчгээ тэгээд нэг хүүхдүүдтэйгээ ирэлдээд нэг өөдтэйгээ баярлаад ингээд үрдийн мөкийн нэг юм хөдөлгөөнтэй байж байгаа учраас бид нар тэгээд нэг намбаа гадах шаардлага залга. Би зүгээр гайхаад байдгийг намайг хүүхэд байхад 40 настай хүн 40 гарсан хүн 50 настай хүмүүс өнтер бол амар хүмүүс хойгоо амтнд харагдаад тийм. Өө мөр хизээ явах юм болоо гэж маний юу өсөн 45 50 цаашаа явцаа одоо тэгээд зүгээр яа гэдэг нийгмийн Гүйгүй тийм билээ. Баг багтайг үнэ. Яг 40-ээр дөрөсөө тэр дуусчих байгаа юм шиг нас сангадаад тийм буй бай. Яг нөгөө нийгэм дандаа нэг амар хөгшөө харагддаг. Нийгэм нь өөрөө тийм. Одоо бодоод үзтээ ингээд 30 гараад ирэнгүүт нь айлын нөхөр эр хүн болж байгаа чи нам байхгүй яагаад ийгээд тэгэл ингээл те тэгэл 20 гарцсан нэг хэдэн өдөөний нөхдүүд навж эзэний өвгөн шиг ганц татал өмнөхөө тэгээд сурцсан учраас тэгсэн тийм нөгөө 40 хүртэл одоо тэгэл хязгаар нь болчихлоо шүү дээ. Тэгээд дээрэс нь нөгөө амьдралын нөгөө нэг юу гэдэг чанараас болоод нөгөө Монгол хүний дундаж нас 60 70 байсан бохоггүй. Гэхдээ 70 байхгүй л те 60 одоо ч нэг 78 80 руу төгөөд байгаа юм шүү дээ. Тэгэхээр чин тийм л одоо амьдралын тал дээр явж ирдэг 30 нас гэдэг. Та харалтаа гурал одоо та харалтаа одоо цаанч сууж байгаа 40 хүрсэн гээ. Чи одоо 90 үлхээс солилж байгаа одоо энэ жил. Би бол чамаас яг дөрвөлөх юм байл. Үгүй. Чи үнэхээр тоондоо муу гарах. Яагаад гэдэг вэ? Яг сайн бодлоо. Гөө биш ээ. Чи 85-аас 80-ыг хасч чадахгүй тоондоо муу гарах шүү. Би ч ганцхан бэлтгэж байгаа. Чи нэг ингээд 5 сард ингээд 40 үрэн штэ. Тэгэхээр би 44-тэй байх юм байлээ гэж бод. Тэргүүрээ л хэлсэн. Чи намайг бүр яс тооцоод доллар яс тооцож байгаа байхгүй юу? Чамайг яг 5 сараас 6 сар 7 сард би бол яг чамд 4 бахлаа байгаа юм л. Иргэний үнэхээр солиж харуулж шүү дээ. Галзуурын амд гараа хийгээд аваад гэдэг нас чинь байдаг. Тийм шүү дээ. Хамгийн одоо гоё нас чинь. Хамгийн гоё нас. 40 наа чи бол эдэр нас л та. эдэр нас. Наа чи залуу нас үлээ. Эдэр нас үлээ. Наа чи бол гэдэг тэр хавцаанд. багш наа чи бол гэтээ бол арслан битээд хулганы амрууч гараа ихгүй. Одоо задургаа орцсон. Угаасаа манай дунд нас 70 гараа явж байгаа болохоор гай болчихлоо. Тийм. Амьдралын яг талуу хамгийн гоё нас чи одоо нэг 40 50 биш үү те. Ер нь те. Тэгэл за тэрнээс цаашаа худлаа залуу болгож худлаа хуцаад яг бай те. 50-аас хойш. Те. Тийм. 50 боллоо залуу байж те. Тийм 50-аас хойш яг жоохон бөөр суух гэж үзэх байх. Тийм. Тэгэл нэг 60 мар гэл тэгэл далдаад амар ухаан суусан ч маргааш нүгч. Бүх юм ойлгоод за наа чи ухаантай хүн байхгүй мэр гэл
Тэр үнийг гүйцэх ухаангүй гэсэн тэр үнийг хүчтэй бас их йогото хэлсэн юм шиг байгаа тий. Яг дөхөөд ирэхлээр ингээд дөхөөд яг ингээд нэг амьдралын сүүлч явахсаа болоод ирэхлээр хүнд нь тодорхой хэмжээгээр мэдрэгдэг байх гэж би бодож байгаа. Тэгэл би тэгдэг байжтэй, ингэдэг байжтэй гэдээ бодож явахт нь болчихдог гэсэн юм шиг байна. тэгэл ингээд явчихдаг шүү. Тэгэл яг тэрийг нэг онгоо Баатхан дээр би сая яг нэг юм асууна. За тэрнээс өмнө сурчлаа гэдэг юм. Бааж ялтын ивент гэдэг чинь Асахигийн бүтээгдэхүүн Mitsuya Cider болон Asahi маа нэвтрүүлэг юм бол одоо бидний амьдралын баг саншгүй ундаануудын нэг өсчлөө одоо Калписыг бол манай хүүхдүүд гэр бүлэрээ хэрэглэх дуртай. За Mitsuya Cider бол нэвтрүүлэг гарснаас хойш танилцсан. Гэхдээ энэ бол Японд 1884 оноос үйлдвэрлэж эхэлсэн юм. Газта ундаа энэ бол айр хийх гэж яваад олсон Нээлт үстэй. нээлт. Биеийн шингэн түргэн хугацаанд нөхөн. Илчлэг баг, дөрвөн төрлийн эрдэс бодис, наршсан үед болон спортоор хичээлэх үед биеийн шингэнийг нөхөж ангаана. Өдөр бүр цангаагаа тайл. Суперус. Жохон юу байж магадгүй, өндөг байж магадгүй. Гэтэ нэг зүгээр ойлгож үзсэн. Kobe Bryant одоо нөгөө ингэдэг байхгүй юу? Өдрийн 24 цагийг өөрийнхөө хэмжээнд 2 хуваагаад нэг өдрийг 2 болгож амьдэрдэг байсан байхгүй юу? Юу. Тийм учраас би Kobe-г юу гэдэг нөгөө эрт өнгөрсөн юм болоо гэж боддог одоо боддог болсон. Тэр шиг театр үнсээс яг таны түрүү тэгж хэлж бодлоо. Байж та ээжигээ хайрлаач гэсэн чинь та цаг нь болохоор хайрлая гэд хойш тавьсан. Тэгэд магадгүй эрт өнгөрөх одоо хувь тавилан тийм байсан болохоор ээжигээ эрт хайрлаа явж ирсэн болоо гэж бас бодлоо. Юм цаг хугацаатай байдаг. Ер нь бол яг зүгээр яг нөгөө дэндүү сайхан найз байсан болохоор яг энэ талаар бол бодогддгийг. Харин тийм. Тэгэл яг нөгөө бид нар чинь ингээд хүүхд байхаас эхлээ та нарыг бодоод үзсэн чи одоо ингээд бодоод хахад за одоо сонсоод яах вэ миний үеэд бурхны оронд байж байгаа ах гэс нар бүгдээрээ зэрэг би одоо айлаа отхон шүү дээ. Бус нь надаас том болцсон юм чинь тэгээ мэдслээ. Бид нар 7 дугаар ингээс эхлээл яах үзсэн гэж бодлоо тэгэхээр одоо энийг бол хүүхдүүдийн хүмүүжил буруугаар нөлөөлчих гэж хамгийн гол нь хамаагүй байсан. Нийгэм нь хамаагүй байсан. Тэгэл тэр чинь уух гэдэг сонирхож байгаа шүү дээ. Нуугаад тэгээ гэртээ ярьж чадахгүй. Нэг тийм л байсан үе. Тэгэл яг хөө бид нарыг яг тийм явж байгаа үед манай талигч маань өөрөө ингээл өстө гэртээ ярихгүй болохгүй та нар биш тийм буруу юм яагаад тамхитаад нотоо тэгээд манай цэцэг амтрагч бүгдээрээ тамхич байсан юм чинь. Тэгэл ингээд тэгдэг байсан хүмүүс маань эргээд бид нар ингээд тодорхой хэмжээнд 20 үрээд эхнэр хүүхэд аваад амьдрал үзээд ингээд нэг амьдралын төлөө болоод ингээд эхлэнгүүд яг нөгөө шид тус руу ороод гүнзгий өрч байгаа. Ямар ч нэг нөгөө хөл алдчих шин. Тэ? Би өстэй тэр талаар нь бас муу найзгаа жоохон хөлөөж ширхтээ шин. Хит хойно юмд орч мэдэхгүй бай. Ихэндээ юм үзчих. Багадаа муу сайн юм үзчихсэн нөхдүүд бол тэр нэг жоохон адган муу санаатай болчих юм шиг байна. Тэ? Нэг үзээгүй юм биш гэдэг ч юм уу. Тэ? Яг тий. Наад чи нэг ямар үзээгүй юм биш штэ ядаргал өгнө гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар үүсэх. Тэгээ манай уу яг үү түрүүн Kobe ярихлаар би тийм санагдлаа л та. Гэхдээ би нэг сахаас ихтэй маа хийгээд ер нь бас тэгтээ хийх ёстой юмыг хийцүү ер нь хямрхан яваад байгаа шиг байгаа шүү. Чи нэг одоо их болоогоо дахиад чамд хийх юм байгаа гэдэг нэг үлдээгээд идэггүйс магадгүй л тийм ээ. Тийм бах тий. Яг бас байж болох юм. Яг өстой байж болох юм. Тий. Тэгээ яс гинэ. Чамраа. Энэ нэг зүйл хийх юм хийчихэл байгаа таа. Явууч гэж байна. Надад хийх юм их байгаа шүү. Их байгаа юу. Би ямар ч нэг 80 хүртэл юм төлөвлөсөн байгаа шүү. Зөв. Тэгээ 80-аас хойш мэдхгүй зүгээр тий. Ер нь тийм билээ. Гэхдээ огт юм хийх юмгүй хүмүүсүүд яат юм бол ямар ч хийхгүй бол явчихсан юм шүү. Нөгөө юм шиг. Өсгөлэн байх хэрэгтэй юм шүү. Зүрхэн хөвдгүн гэсэн. Ха? Зүрхэн үү? Тэгээ явчих зүрхэн хөвдгүн юм шүү. Гэхдээ нэрнгээсээ тэр нөгөө нэг юм ч юм уу би энэ нөгөө ингэж яриа байдаг шүү дээ. Олон юм санаа зовдөг хүмүүсүүд бас жоохон байгаад байдаг гэдэг яриад байдаг шүү дээ. Монголчууд ярьдаг шүү дээ. Тэд сууна эрэгтэй эмэгтэй хүмүүс байх юм бол эрэгтэй дөрүүлээ явуучих юм бол эмэгтэй нөгөө үйлдэл нөгөө байгаад байдаг. Эрэгтэй хүн бол эмэгтэй явуучих юм бол дараас нь явчихдаг гэж яриад байдаг нэг яриа байдаг шүү дээ. Ярьдаг шүү дээ. Тэр бол нөгөө эмэгтэйчүүд ч болохоор нөгөө үүр хүүхэд маш олон юм руу нөгөө анхаарал хандуулаад эрэгтэй хүн бол юу ч бодохгүй шүү дээ. Амьдралын туршид бүх юм санаа зовж идэг л ганц хүн чинь эмэгтэй хүн. Тийм болохоор Ээж хүн тий. тэр юм баха. Тавали Kobe Bryant-аас удаад чи юу болоод Зүгээр гоё. Цаахан яриа болж байна. За баажи танд сурчлах зүйл байна уу? Наад сурчлах зүйл байгаа шүү дээ. Хоол яваа шүү дээ. Манай хоол брэнд
Тэгээд хоолны маань бааж алтаад бас ингээд хамт байгаад бас 2-3 жилиг үзчихээн. Тэгээд анх нөгөө нааша цаашаа мантуута гахаа гэдэг хятадолнуудыг тэгээд 20 минут халгаад тулаа. Одоо энэ аягүй тэрэнд болцоо. Одоо бүх газар зарагдж байгаа. Дээрээс нь дахин фрешбэкээр загч болно. Энэ бол шинэ калбижим анаста дахиад 2 шинэ хоол гасан. Тэгээд маш гүн юугаар технологиор хийдэг гүн нөгөө хөлтөлтөнд ороод тэрээс 20 минут халаагаад тэгээд энэ хоол ерөөсөө танд яг нөгөө угаар авчдаг тийм. Одоо энэ залуучд маш тэр тусмаа 100 цаг үеэр ирж чинь. Тэгээд аялал маялаар авч хад хамгийн тохиромжтой байхгүй. Хөлтөөцсөн ингээд авч яваад Зяц. Орой ямар хоол идвэл зүгээр юм бэ те? Орой бүр хамтдаа хооллоо. за тэгээд дээрэс нь PC Mall бол та бүхэн мэдж байгаа электрон барааны ихтлгүүр. Тэгээд PC Mall бол Apple, Samsung, Huawei, Honor брендийн бүх гаруудсуудыг ямар ч урьдчилгаа лизингүүгээр биш урьдчилгаагүйгээр лизингээ та бүхэн авах болцоотой гэдгийг та бүхэн хэлмээр би лизингүүгээр авнаа гэж чинь те үнгүү өгөх гэдэг юм аа шин те. Тэгээд за тэр тусмаа Apple-ыг бол та бүхэн мэднэ Apple iPhone 16-нууд бол одоо хамгийн байж болох хамгийн одоо би юуг хэлэх гэдэг нэг удаа нэг үйлдвэрээс ингээд нөгөө дэлгэцэн харах юм бол нэг удаа сольж өгдөн шүү дээ. Дээрээс нь PC Mall хахад та бүхэн дахиад нэг удаа ингэ сольж өгдөг. 2 удаа гэсэн. 2 удаа сольж болцоотой. Тэгэхээр ийм баталгааг нь хэлээд байхгүй. Тэгэхээр нөгөө чанартай газраас баталгаатай газраас гаруй завх нь өөрөө дараа нь ямар нэгэн үйлдвэр ямар нэгэн асуудал гарах юм бол тань тэр асуудлыг нөгөө шууд шийдэж өгдөг буцаад утсан шинээр сольдог ч юм уу. Гар дээрээс авсан утсыг тэр хүний олдохгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө та бүхэн дандаа баталгаатай газраас авч байгаараа тэгээд мэдээж электрон барааны одоо Монголын хамгийн том ихтлгүүр бол хамгийн баталгаатай ихтлгүүр бол PC Mall-аас та бүхэн юм авч байгаа гэж. Монгол дахь албан ёсны дистрибьютор PC Mall. Сая баталдах нэг юу байлаа шүү дээ. За цэцэг амтлаг ингээд хүн болгон мэддэг хүүхэд болгон дагаад дуулдаг охтууд өөрийнхөө найз залуу болгож үргэлжлэх юм амтлаг. Энэ их алдарны юм чи Монгол яг тэр үед ч юу гэхээр энэ их одоо алдартай таа чи нөгөө од болцсон. Тэнгүүд энэ алдарны юм чи юу гэхээр архитай тэр үе манай нийгмийн тэр үе од хүн арх хоёр тустай байх боломжгүй тийм үе байгаад байгаа байхгүй. Та тэрийг яаж тойрж биш дайрж гарав? Яаж одоо ингээд эртэг үүсэхээ үзэж байна? Тэр бол яг үнэн. Ер нь бол одоо ингээ хараад хахад манай үеийн одоо нэр гарсан мундаг том жүжигчид дуучид тий одоо ер нь тэгээд тэр чинь өөрөө бас нэг хоёр шалтгаан талдаа хоёр нийгмийн зааг дээр бодлоохгүй. Ингээд тонгоргоо хийсэн шүү дээ. Та нар онц сурах ёстой. Онц сураад ерөөсө та бол үлгэн зүйлийн дараа авах ёстой. Та онц сурах ёстой. Та консулын дээд авах ёстой. Та бол хорвогийн мундаг хүн байх ёстой гэд тэгээ бэлтгэгдээд ингээд байсан чи гівгэд байж яснаа үгүй штэ. Нөгөө нэг муу сураад цагаан хуцтай төгсөөд балигын тэмцэлт хийсэн нөхдүүд нь компани захирал болоод онц төгсөөд ломроосууд яваад ирсэн нөхдүүд нь тэнтэй байж тэр Оросын хайрхан живж наашиг үүж орж иж ингээд дашраа тэр ч юм уу манай төгсөлтийн бол дийлинг гинэ гэж явсан шин. Дандаа хайрхнаас явсан. Нэр би бол харамсдаг. Дандаа сайн гэсэн нөхдүүд нь бүгдээр тэнд ихэд хизээний юм сайн байна болцсон. Та яг нөгөө нэг хоолныхоо хувьд би өөр дээр ари хилээд байгаа юм зүгээр нэг хүүхдүүдэд буруу юм яачих вэ гэж санаа зовоод ярьдгүй л болохоос тэгээд байгаа шүү дээ. Эрдэм үдцсэн учраас би тэрнтэй ингэж гүнзгий ингэж тусч орсонгүй шүү дээ. Тийм ээ? Хэрэггүй болно. Болоо юм ийдүүд үзээгүй ш. Нэгдүгээр, хоёрдугаар хийх ажилтаа байна гэдэг чинь. Тэгээд хийх ажилтаа байна гэдэг чинь би ерөөсөө өнөөдөр 33 жил багш хийсэн. Яг үнэ тийм. Тэгээд багшаа хийгээд ажилтаа байгаа хүн чинь аддаг нарийн хуусан зөвлөг өгч байгаа юм шиг ажиллаа хийгээл явсараа дуусна үсттэй. Ажилгүй хүмүүсийн тэнд өгөхөд нэгдүгээр. Гурав дахь хамгийн том проблем нь юу гэхээр хань нийтлэлтэй өр хөвгтэй болсон. Тэгээд үний нөгөө тархин дээр хариуцлага хэлээд ш зөвхөн найзаараа жишээ аваад хэлэхэд найзаасаа миний амьдралд үүсэх бүх юмнууд маань төрүүлж явж исэн учраас халтааг бол. Найзаасаа төрүүлээд архийг угаад үтсэн, найзаасаа төрүүлээд авгаа авсан, найзаасаа төрүүлээд багш болоод ингээд ажилтаа хөдөлмөртэй болоод ингээд явцсан учраас хөл алдаг. Юу тэгэл азтай гэж шинж байхгүй юу? Гэр бүлтэй байх хэрэгтэй.
ажилтаа усандаа баярлах хэрэгтэй тий. Тийм. Нөөс азгүй шүү дээ. Миний үеийнхэн бүгдээрээ дашраараа яг ингээл туулаад өнгөрцөн хүмүүсийг эхнээс нь эхлээд жишээ авал дайлангай надтай бүгдээрээ ойр байсан. Сайхан найз нөхөд ах дүү нөр бүгдээрээ л тийм хамт байсан. Тэгэл утгаараа явсан шүү дээ. Ингээд явсан бүгдээр. Тэр сувайг манай нөгөө урдгийнхны ихэнх нэг алтгүй ингэж ярьж штэ. Тэр хүмүүс ихээр яг ястч бас арх дийлэлээ явсан шүү. Нөлөөлөө тэгээ яхан цалингуу болоод эхэллээ урлагийг хүмүүнлэхээ болоод эхэллээ. Үнцгөө болоод эхэлсэн яхан мань мэт багшижсэн тул даацтай байна шүү. Тэгэл зөвхөн дуугараа дагнаад ингэж явжсан бол урлаг үцгээ болоод ийм өндөрлөх байсан дурагч хав гээл нэг юу ч болоод яасан бол тэгэл сүнэ шүү. Бас тийм сэтгэл зүгээрч яваад өгч байна. Бас харах үнцгүй тий. Тэгэнгүүт эн чинь өөрөө багшуулаад хийх ажилтай тэдний бол нэг 5 цагаа олцоод ингээд яваад байсан учраас эн чинь бас нэг арай л үнцгэн юус. Тийм байна. Хариуцлагатай маргааш өглөө эрт босох ер нь хариуцлагатай ажилтай байна гэдэг чинь л тэгэл эрт тунтах ёстой гэж хийх үстэй ер нь бол хамгийн сайхан зүйл тэр би одоо 33 жил багшлаад нэг авах зүйл нь тийш. Яаж ч ажилтаа бол юу л болсон. Ажилгүй л унтна л та. Тэгээд хүмүүсийн нойр бол дээлдэх юм биш. Тэгэл ажилтаас та нэг өглөө сипхэл босоод сипхэл явдаг нэг тийм ганцхан зуршил тогтчлоо шүү дээ. Тэр хамгийн сайхан юм. тийм. Яг тэгээд юу н таны ярьдаг үнцгийг бас гоё үнцэг байна л да. Яалтчгүй. Бас нэг харж болох үнцэг л байна те. Яалтчгүй хоёр нийгмийн зааг те. Дээрээс нь тэр нөгөө босолт уналт гээл те. Тий. Яг нөгөө юу эдийн яг гараад зах зээлд гараад бол мэдээж хэрэг хамгийн хөдөлгөөнтэй хүмүүсүүд нь сэргэлэн хүмүүсүүд нь бужинуулсан л да. Тэнд бол Яг тэ нөгөө хүмүүсийг муу сайн гэж дүгнэхээсээ илүү нийгэм өөрөө хүмүүцэн гэж яриад байгаа л тэр ихгүй. Яг ясам дээрээ социализмын үед л чи өөртөө хороогийн хамгийн муу хүүд цагаа хуудастай энэ муу хогийн болгоо чи колоо явна штэ чи колоо л явах хэрэгтэй гэсэн дураг чинь өнөөдөр Темст ороод тэгээ байжсэн 2 жилийн дараа нөгөө нэг Темст ороод муугар хэлүүлээдсэн нөхөн компани захирал болоод нөгөө онцсоор чи ломноос үндэ чи найдвартай чи бол хороогийн амар амтыг гэсэн хүмүүрж яриханд ороод тэгэл дууссан шин. Яг л тийм нэг юм бид нар туулсан юм шиг. Миний хамгийн том ах би айлын 9 дэх хүүхэд отхон. Тэгээ миний хамгийн том ах баригдын генерал миний ах тэгжсэн шин. Одоогоос нэг 7-8 жилийн өмнө. Миний 10 жилийн ангийнхнаас нэг ч хөөгүй байгаа шүү. Танай ангийнхан бол их явсан та гэж. Нөгөө 89 оны үед. Хойд бүгдээрээ ташраараа хүмүүрж яриханд ороод манай ангиас гэтэл нүдэн дээр 7-8 төгөл таш. Тэгэл ихрээс дандаа л уугаад. Тэгэхээр нийгэм хөгжин тийм үү. Тэгэхээр тийм мөчлөгөн таарч. Мөчлөгөн таараа. Тийм байна тий. Тэр мэдгүй нөгөө аав ээжнэр маань яаж туулсан юм бол да тэр үед жоох хүүхдтэйсэн болохоор л тест мэдхгүй байна. Яг өөр өөрснийхөө голдрлоор өөр өөрснийхөө стеноор бурхны зургаар гэдэг шиг туулсан бүгд төр. Гэхдээ яг юу яаж болж байгаа харахаар тий одоо олон үнцэг гарч болох байх бид нар. Олон үнцгээс харж байна. Маш олон үнцгээс харж байна. Үз амьдралаас Тэгэж зөвмөр ихтэй ч өнөөдөр нэлийн жоохон юу ярьж байна. Зүгээр. Аригаагаад уран бүтээл рүү ороход за цэцэг хамтлаг та нэг төгсөөд ингээд өөр хамтлагуудад маршал юунуудад дуулаа явлаа гэдэг шүү дээ. Тэнгүүд ингээд нөгөө орчин үеийн одоо нөгөө 90 он гараад нөгөө нийгэм солигдоод ингээд шинэ хамтлагууд гарч ирээд одоо нөгөө рок pop, strategy рок pop гарч ирнэ. Та хэд үетэйгээ яаж уйлдах гэж одоо ингэж одоо оролдоо. Яаж уйлдав? оролцсон. Ер нь бол гэхдээ энэ дээр бас нэг зүйл хэлээд идэх л дээ нөгөө нэг төрөөс хойш хэлээд байгаа нь эртод дууссан тий. Эртод болоод олны танил болоод яг тэр үедээ үнэхээр нөгөө хүүхдийн гэдэг хамтлаг ховор байла. Цэцэг хамтлагийг мэдгүй зөвхөн цэцэг гэхлээр Батулдыг мэддэг гэсэн үг шүү дээ. Ер нь бол цэцгийн Батулдыг мэддэг гэсэн болохоос сүүлд нь гэдэг шиг нөгөө нэг хит хүмүүсийн зүрх сэтгэл түрээд ингээд явцсан гэдэг утгаараа дарагдаад байт юм лээ. Би бол одоо ганцхан юмд гомддгийг уран бүтээлүүдтэй 1991 онд би соём хамтлагт байж байхдаа намун байглаас эхлээд одоо хайр сэтгэлмэн дуу улан үлджээ тий одоо нарны шууд соём хамтлагт хуучин дуулдаг гэсэн чук ахын дуунуудаас байна уу бүх дуунуудыг бид бүр хараад юм фонд бичүүлсэн. За тэгээд 93 онд хүсэл эсэл концертыг тавих гээд бас мөнгө хэрдэн хар самтлагыг хүсэл эсэл концерт тоглуулах гээд өөрөө хүслээрээ дуучнаар намайг сонгоод одоо Тарикс Баяр Төтөр хүсэл эсэл концертыг тавьсан. Өчнөө
арсын дуунуудыг дуулаад ингээд бүх юмнуудыг шинэ уран бүтээлүүдийг хийгээл. За тэгээд 98 онд болор хамтлаг өөрснөө албан ёсоор ураад Яавал дэрвэ гэдэг анхны концертыг тоглоод тэгээд 98 оноос хойш 99 онд Рио Саунд болор хамтлагтай тогсороод 2000 он нөгөө UB самтлаа гэдэг тоглолт хийгээд за тэгээд нөгөө маршал хамтлагтайгаа бид чинь 97 оноос хойш 96 онд бид нар бүх зэргийн дуужийн чуулган дээргээд маршал хамтлаг гэж байгуулад одоо хамгийн анхны дээр цэрэг чамайг дурсан тэнгэрийн жагсаалын тэрийг дуулаад эхэлжсэн анхны. Тэгээ ер нь бол хийжсэн одоо маршал хамтлагтайгаа хийжсэн уран бүтээлүүд энэ төр болортой хийжсэн одоо соёмтой хийжсэн тий энэ уран бүтээлүүд амар уран бүтээлүүд байдаг шүү дээ. Аюу гоё. Одоо нэг мэрэгжлийн талаас бид нар ярих дуртай шүү дээ. Рок поплог талаас яриад ингээд тэгэхэд лаг дуунууд. Тэгээ хүрээгүй. Нэгдүгээр хүрээгүй зарим нэг хэсэг нь болохоор одоо хүртэл тэгдэг байхгүй. Одоо болрын дуунууд чинь бүгдээрээ юунд Аражигийн фондонд үуч соёмын дуунууд фондонд явж ийн гэж лаглаг дуунууд хүмүүс амар дуртай байд юм билээ. Тэгээд энэ чи юм уу гэд Батуур тэгэхээр нөгөө миний ном заяа гэдээ ойлгоод ингээд нэг ингээд дараад байд юм билээ. Яг нөгөө нэг таны анхны нөгөө нэг анхны дүрчин бүр нэгт шуфт ингээд тархин буусан бүр өөрөөр хүлээж авч чадсан. Тэгээ нөгөө нэг хамтлагуудтай дуулж байгаа дуунууд дээр болохоор тодорхой хэмжээнд чи бас нэг дуучин урлагийн хүн гэдэг учраас өөр характер гаргачих гал өөр хоолой молоо жоохон гаргаал те жоохон арга маргач гэдэг юм ингээ янз янзгээ дуулаад муулаад ингэсэн болохоор нүдэн бодохгүй шүү дээ. Миний номл гэдэг үзээ. Минс яг тэр хоолой молоо. Гэхдээ би тэрэнд амар харуулсдаг юм. Одоо 70 уран бүтээл үү шүү дээ. Соём хамтлаг, болор хамтлаг, тий маршал хамтлаг, харс хамтлаг одоо ингээд хийжсэн 70 уран бүтээл бол өлхөн байгаа. Тэгээд байж байгаа л хоолой молонд чихэнд нь сожигдоод тийм бол миний ном заяа ирж сонсох гэдэг юм шиг байгаа шүү дээ. Тэгээд заяа удаа сайхан байхан бай тэр хүүхдийн дуунууд бол гаргахгүй байгаа маа харин тэгээд. Тэр Эрдэнэ цэцэг ихчтэй дуулдаг дуу бол аюу гой дуу шүү дээ. Амар шүү дээ. Анх удаа л би дөнгөж одоо бас нэг 20 гарч байгаа залуу малуу энэ тэр 20 мөр хурж байгаа залуу нэг жоо бяр намтагдаал тий. Үлээх салхны айсараа гэл ингээд энэ камера аваачлаа тэгэл бодоод байхгүй. Тэгээд миний ном миний ном яваад. Миний ном л яваад. Тэгээд одоо нэг түрүү та хэлжсэн шүү дээ. Энд одоо энэ тэнд үсний найран дээр очиж загнуулаа яваад байна гэх. Тий ч одоо загнуулаад явах гэж одоо тэрэн дээр бол би их баярлдгийг болоо. Яс намайг бас уран бүтээл өнөөдөр нэг нэснийхээ ойг хийж байгаа хүүхэд намайг мэднэ гэж юу аах вэ? Тэрний аав ээж нар намайг мэднэ гэж явах гэсэн. Тэгж боддгоо юм байна. Бүтээл мөнгөд бол мөнгөд үйт юм. Одоо бид тэр нэг насны хүүхдийн цэвэрлэгний дайх майх энтэд бол гаргахгүй шүү дээ. Би ямар сандаа чамайг энэ солонгос рестораныг зааж өглөө энэ болгонд нь байдаг байхгүй юу? Энд чи байнга хүүхдийн үсний дайх майх янз янзын болдог. Тэгээд тийм хоёр давхарт нь тэгээд айгүй хөөрхөн бас хүүхдүүдэд тоглоомуудаа наан. Тэгээд тэр хавцаа очиод алхах юм байна гэж бодоодсэн. Тэгээд одоо ер нь бол гоё айгүй хөөрхөн шүү дээ. Манай эмээ өвөө таны дунд дуртай тэгээ эмээ өөрснөө өрцсөн байлээ гэдэг ингээ гоё. Зарим нь бол одоо яг одоо чиний үеийн шавнар мөвнөр ч одоо эмээ зарим нь болох гэж шүү дээ. Тэр нөхдөө чинь үрд тэгж ийн гэж шүү дээ. Хүүхд хөхтөө сонсч ирсэн миний хүүхд. Та нөгөө төслөөтэй сайхан байгаад дуулж өгөө. За тэгээд ажилтаа л байгаад байгаа ямар ч тийм үү. Ажилтаад байгаа тийм. Тэгтээ хамгийн хүүхдийн дуугч гэдэг мөнхөд дуудах юм шүү. Тэгээ хамгийн гоё юм тэгээд хүүхдийн дуу гэдэг чинь өөрөө тийм жижигхэн ийм багтаамжийн дунд мөртлөө лаг хийгдсэн дуу гэдэг мэдрэгддэг байхгүй надаа. Тэгээд ингээд дуулахад одоо 50 нилийн гарцсан нөхөр одоо хүүхдийн дуу гэхэлэр хүнд бол санаанд орохгүй юм л та. Нэгдүгээр, хоёрдугаар танаас нь яг хэвээрээ яваад байна гэдэг чинь айгүй байдаг байхгүй. Тийм. Ер нь бол характер нь хэвээрээ яваад байна гэдэг чинь тийм үү. Тэгж л чадвал тэр хүүхдийн дуу дуулах юм шиг ба. Тэгээд гой гой. Би бол одоо өөрөө хүүхдтэйгээ дуулаад нөгөө дуусан дундаа өөрөө уяраад гэдэг шиг л тэгэл гоё штэ хүүхдийн дуу. Гой гой. Нөгөө заяа гэдэг дуу бол манайх одоо хүн болон сайн мэд. Тэгээд заяа гэж чинь сая нөгөө In the House 3 дээр яг бүр солонгос суулгаад солонгос дээр бүр яг тэгээд диско яг солонгосын нөгөө караоке хэлбэрт нь оруулаад караоке диско караоке диско болоод нөгөө дүү чинь яг тэр дуугстай одоо тэгээд тэр дуу чинь айгүй их юугаар яваад байгаа нь тийм яг солонгос хэл дээр хин тагтаа өөрөө дуулаад ирээд чинь тэгээд тэр дуу яг тэр бол яг яатч айгүй тийм
Гоё л шүү. Тэг хөөрхөн. Тэгээд албан ёсоор бас нөгөө манай монголчин нөгөө юу хөгжөөд байна гэдэг чинь зөв л байл л да. Тий. Нөгөө ч юм нэг янз яагаад тэгэл нөгөө эрх мэрх ярьснаас хойш хандлага мандлага энэ төр шал ондоо болчлоо шүү дээ манайхан чинь бас. Тийм дуугс би сая нэг киног үзээд сая тэгж нэр гэж яагаад нэр Монгол яг ийм гоё дуунуудыг нэрээ бас өөр хэлдээс болоод бас гарч болох юм байна гэдгийг харсан шүү. Тэр бас гоё лээ. Тэгээ энэ даваасраа чи өөрснөө ирээд одоо бид нартай бас нэг тодорхой хэмжээнд гэрээ хийгээд тэдэн хүртэл бид нар яа дуулаа ингээд яг дуулах жоох нөгөө нэг тэдэн хүртэл ашиглагдана. Шоу концерт концертэнд бид нар бол хэрэглэхгүй бус дутгаараа бол ингээд нэгдүгээр хоёрдугаар над бол амар гой санагдсан. Гэхдээ бид нэр өнөөдөр өөрснийхөө бүтээлийг ямарваа нэгэн байдлаар мөнгөд үлдээгээд яваад байна гэдэг чинь агуу. Тийм шүү дээ. Нэгдүгээр. Хоёрдугаар тэгээ тэрийг зүгээр ч биш бүр дэндүү өөрхөн санагдсан надаа. Дөнгөж яг нөгөө реклам титрний яваал нэг рекламны явал пэйж дээр нэг юм надад явуулсан гэхэл би тэрийг тэгэл тавьдсан чинь тэр доор бол зүгээр л нөгөө манайхны ганц чаддаг юм алаа явагдаж шин. Өө өсөөний чи солонгост байсан биз дээ. За тэнэгтэй дараа наа чи 40 жилийн өмнө гарсан дуу чи юу яасан дараа. Нөгөө нэг юу чи ингээд энэ чи амьдраад байгаа юм шүү. Амьдж байгаа. Тийм. Гэтэ заяа гэдэг дуу чи бидээс асуусан. Заяа гэдэг дуу чи яг цэцэг амтлагийн дуу юм уу эсвэл заяа гэдэг дуу? Заяа биш. Заяа гэдэг дуу чинь цэцэг амтлагийн дуу. Яагаад тэгэхээр энэ чинь би одоо бүр хэлээд байгаа. Энийг яагаад одоо өнөөд хүн амт нэгээд хэлэхэд бид нар бол насан туршдаа би анх дуусан цагаас эхлээд ярьсан. Тэрний үгээр заяа гэдэг дуу чинь одоо бидний нөгөө нэг хөргөн гарын хөтлөөд яваад байдаг бүжгийн дугуулгийн охтууд зориулагдсан л тэр. Бүжгийн дугууланд бадам дэрж бүжигч хүмүүс байхгүй яг бидэртэй ч үгүй. Залуу байсан. Тэгээ тэр залуу маань одоо бидний үеих гэхэлэр тийм тэрний үед 6 дугаар ангийн хүүхэд байсан биз дээ. Бид 86 он гэхэлэр чинь 86 6 дугаар ангийн хүүхэд байжгаад өөрөөсөө ихч одоо 8 жил 9 дугаар ангийн тийм заяа гэдэг хүүхэд дуулцсан билээ л даа. Тэгэл өөрөө нэг ээжийн цагаан сүү шиг ээлдэг даруй үлээ би тэгээд ингээд заяа эхний минь хайрч ивэл гэсэн тийм ер нь тэр үеийн дуунуудын ганц юу гэхэлэр ингээд гитар барьж суужгаад бие биентэй нэг юм одоо юу гэдэг демо өгдөг. Демог бол тийм. Ийм дуу шүгэнгүүд нь нөгөө хэд чинь хүү хаа гэж аваад цэцэг чинь одоо эд нөгөө нэгдсэн байсан үе юм чинь. Тэгэл нөгөө бөмбөрөө зохиол сайн байна уу гэж шууд өөрснөө хийгээд 2 3 дуурайгийн зохиогоод 2 бадагтай бүтэн дуу болоод ирсэн чинь тэгэл манай вата задгаас эхлэл нөгөө өргөцөөс хүүхдээсээ салаад амьдрал цэцгэлээгөө анхны хайр нь баяртай болоод ингээд тэгэл тэр дуу чинь бүтцсэн шүү дээ. Тэгэл ерөнхийдөө тэр чинь 86 оноос хойш дуулгацсан гэдэг чинь 86 онд бид нэр сурагч байсан нэгдүгээр хоёрдугаар бидэрт халтур гэж юм байгаагүй. 6 татвар гэдэг л гарсан юм. Тэгэхээр тайзан дээр гарч ирээд анхны минь хайр чи гэж хизэж дуулахгүй шүү дээ тэр ойлгомжтой. Тийм учраас нэг хаяада бас ингээд нэг багш магш нэг найзын хөрөмч юм уу эсвэл одоо бид нар ингээд авдралтын хорих морих гэдэг ингээд зөндөө явж. Тийм юм дээр бол очихгүйсэн. Яа заяа маяга устдаг. Тэр 86 оны дуу шүү. Тэр үе дуу шүү. Тэгээд ерөөсөө эн чинь хаавтан цэцэг амтлагын болчихж байгаа байхгүй. Тэгээ яагаад би уянга Батуулд гэдэг хоёр хүний энэ эрхэн дээр явдаг уу гэдэг. Тэгэхээр энэ ерөөсөө одоо чи урлагийн хүн сайн анзаарч байгаа ингээд энд хаад очиод ингээд би ингээд тогссон уянгагийн 96 онд надад биччихсэн. Фонограмаар нь одоо болтол явж байгаа шүү дээ. Коргны фонограм билүү яг. Тэр нь над нэг эвтэйгч байдаг юм шиг байгаа. Тэрнээс хойш 2 3 шинжлэгдсэн. Уг нь бол зөндөө шинжлэгдсэн. Маркатай дуулж исэн. Одоо капитал баяраа мөнхөрөө би эдэртэй бас дуулж исэн. Тэгэл ер нь замдаа бас зүгээр өгөө янз янз болгоод яваад тэгээд байжсэн. Тэгээд ерөөсөө ганц ерөөсөө чихэн тоногсоод надад дуулахад дуу чинь одоо миний хувьд ганц сайхан дуулагддаг дуу. Тэгээд нэг ерөнхийдөө уянга Батуулд нэг хоёр хүний цэцэг амтлагын Гэхдээ бол та ямар ч дуу дуусан угаасаа тэр үнэн баха. Тэр миний намыг бол гүцэхгүй хаа. Одоо шиг миний номод юм үстэй юм дээ. За, нэг дуу нэглэх гэвэл хүн хамгийн их сонсдог бол тэр л байна. Ер нь дээ. Таны тэр хоолой хүүхдийн тэр хоолой шүү дээ. Тэр бүр яг юунд үлдчихсэн. Одоо яг ингээд сэтгэл төлөө. Тэгээ би тэр намуун байгалыг таныг дуулсан гэж бол өстой. Нэр өөр хоолом болоо. Харин тий хүмүүс тэгээд байдаг. Намуун байгаль мөн л дээ. Одоо тэр цэрэг чамайг дурсан тэр сүүл дуулагдсан тэр болор амтлагын яавал дээр вэ бүжгэн дээр бүгд л миний дуулагдсан бичлэгнүүд явж байгаа. Тэгээд та юм бол гэдэг өөр юм бидий. Тэгэхээр тэр хүний жихэн дотор нь яалч бол миний ном байгаад байгаа байхгүй юу? Үнцэгтэй тэр алгахгүй хаа. Тэр ерөөс алгахгүй байгаа. Миний ном угаас хийж чадахгүй хаа гэсэн. Тэгээд байгаа учраас би харин тэгээд яг. Гэхдээ тэр жоохон байж байгаа. сайхан бүтээлүүдтэй хайртай. Гэхдээ би яг ингээд яг түрүү хамгийн нэгдүгээр хэлжсэн байхгүй юу? Манай сүүлийн үед яг энэ хүүхдийн дуунууд маш юм юу болчихжээ.
шинэ юм хүүхдийн дуунууд би л одоо мэдэхгүй. Одоо зөв яг үннийг хэлээд. Ууд энэ хүүхд адилхан бид нар чи хүүхдүүдтэй шинэ дуун гарвал тэрийг ингээ хүмүүс сонсоод ингэх ёстой шүү дээ. Одоо миний ном шиг ном дуу бол би л сонссонгүй яг сүлд. Гарах байдаг бах гарч идэг бах. Тэр нөгөө гадман багш нэг дуунууд байдаг шүү дээ. Юус идэл яваад байгаа зүг билээ. Бас тэгж хэлж болохгүй бааж. Маш хонхон баг. Гэхдээ одоо байгаа. Миний хэлэх гэдэг нөгөө хийд болдог гэж ярих юм байна. За одоо нөгөө нэг ийм болчиход байгаа юм л та. Хиний хэлэх гээд байгаа бажигийн хэлэх гээд байгаа санаа нийтлэг байх хэрэгтэй байхгүй. Одоо хүүхдийн дугуйд чинь хүүхд болгонд насанд нь очиж наагдж явах хэрэгтэй. А тэгэнгүүт эд чинь цаг үеэ дагаад одоо нөгөө нэг дэгж явах юм гэж хэлээд шүү. Бом тийм болчиход байхгүй нөгөө характер стил чинь тийм болчиход тэр нь хүүхдийн чихэнд очиж наагдчихад байгаа болохоос бид нар наан уг нь заагаад байгаа шүү. Төө гэж өгсөн чинь би одоо хожны дуунуудаа зааж л байгаа бас. Тэр програмд байгаа дуунуудыг өөрчлөөд ингээд тэгэнгүүт нөгөө хүүхдийн чинь чихэнд наалдахдаа хөгжмөрөө дөрүүлд наалдаа тийм лаг стилтэй хипхоп тийм юм одоо ингээд ингэхлээр дөнгөж төрөөд ирж байгаа хүүхэд утас чихэндээ ингэчээд байх гэж харахгүй. Тэгэнгүүт бид нар живийн музик гэдэг юм чинь тэр хүүхд байгаас нь эхлээд төгөлдөр уртаа баянта сайн мэнүүгээ заадаг байсан бол нийгмийн хөгжлөөр өөр болчиход. Шинэ дуунууд гарч ийн яг одоо чанар дагсан гэдэг ч юм уу одоо тийм хүүхдийн дуунууд бол одоо байна ганагийн дуунууд байна Батал дөгшин дуунууд эдгээр ингээ яваад нөгөөд чинь ингээ хүлээж авах масс чинь төг болчих. Тийм тэр нь өөрөө ч одоо тэр нөгөө бомбын дуу байна. Нөгөө нэг бомбор дуу. Тийм зөндөө тонх гэдэг. Тэр мэрийг бол аяа хүлээж авч байгаа харин тийм байгаа. Яг тэгэхээр тэд нар чинь одоогийн тэр нэг юм стилүүд рүү оруулаад хийгээд шүү дээ. Тэгэхээр нөгөө хүүхд нь жоохон байж байгаа тонх гэдэг цээжлж. Тэгээд дээрэс нөгөө порогийн дуу яг хүүхд бол хамт хүчээд байгаа. Одоо өмнө дуу биш. Хамтдаа ингээ концепцээр үрчээд тоглоом дагаад энэ чинь ингээ хөлтэй концепт бизнес болчиход байгаа болохоор тэгж явах гэдэг. За чиний зүг юм байна. Чиний зүг юм байна. Тэс абарч ихтэй хөрөх шүү. Хийж байгаа байхгүй. Одоо гой Батал дахын хэлснээр үнэндээ одоо ингээ жишээ нь манай охин тэр нөгөө Bruno Mars, Lady Gaga хоёрын дуу гэрээс өдөрт баг 10 сонсдог. Тэгэл Daddy гэлгөтгөөл гэл тэгэл ингээл тэрийг сонсож байгаа юм чинь яаж тийм дуу сонсоод байгаа юм хүүхдийн дуурай овсож. Хэл ус нь нөгөө чихэнд нь наалж байгаа хэлэнд тэгээд дээрээс нь орчин цагийн хөгжмүүдийн дэвтэргүй нялхаар нь алдчихлаа. Төрөөл ерөөсөө чихэнд нь тийм болчихлоо шүү дээ. Тэгэхээр чиний хэлдэг үнэн болчихж байгаа. Нэгдүгээр хоёрдугаар би зүгээр ганцхан хамгийн сүүлийн үеийн онгоо гэх үү эсвэл энэ зовлон гэж хэлэх үү. Би одоо 8 дугаар ангитай. За 8 дугаар би даацсан багш л та. Тэгээд тэнгуүтэ ангийнхаа хүүхдүүдийн нодон 7 дугаар ангид багт нь бүтэн жилийн хугацаанд нэг л дуу заасан. За орсоор дуулах гэж амиа тавилаа шүү дээ. Сүүлдээ өөрөө орж жилийн өгш болж байгаа юм чи. Та нар наа чин прекрасного энтер гэж уншаад прекрасного далявка та нар фу орж жилийн өгш болж иж жилийн дотор нөгөө хэдэр дуулуулж байгаа. Ангаараа дуусна. Нэг жилд те. Жилд нэг дуу. Орх болгондоо нөгөө хичээл орх болгондоо нөгөө хэдэд нь хиллэгийн зааж ш зүйлтэй. Тэгэхгүй дэд чинь ингээд гарч ирээ шууд англиар синхрон фон одоо солонгосоор синхрон болох гэдэг шүү дээ. Эдгээр чинь нэг юм. Тэгэхээр энэ чинь нийгмэд байгаа тийм болчиход байгаа. Бидний ихтэй жоохон багт яг тэр нэг орс киноны хүүхдийн дуунууд бас хардаг байсан. Амар шүү дээ. Яг зүгээр яг тэр чанар чансаа яг янз янз юм гээд ингээд ярих юм бол орсын хүүхдийн дуу, хүүхдийн киноны дуунууд, хүүхдийн киноны дуунууд бол амар. Би дав санд дээр юуно мессеж биш үү электрон жадын дуу шүү дээ. Тэрийг бүр орсын яг орс суулд байхдаа ганцаараа хоортой гоцод болдог байсан. Нэг хэлбэрээс дөрвөр хүртэл ганцаар оцолдог байсан. Тэр чинь одоо юу электрон жадын хадлын киноны дуу ч юм уу эсвэл одоо нөгөө харгаргийн гэж кино мөрөдөө нөгөө орсын том хөгжмийн зохиолч нарыг авчираа та юм ээ. Бүгд ингэ хэлчихэж байгаа юм чарахгүй шүү дээ. Тэгээд тэд чинь бүр цагаалгаар симфони оркестрт манайх ч одоо 90 оноос хойш хүүхдийн дууг эхлээл өөр юм. Энд тэнд гори гамбаа нэг машинтал энд нэг ингээл бүгд хүүхдийн дууг газ машинтал өгчөөд шүү дээ тийм. Тэгэхээр тэнд чинь бүх нөгөө тархиа авч хүүхдийн дуу руу хүүхдийн хийх ёстой байнга хийж явах ёстой гэж байна. Би нөгөө юу одоо чинь Америкийн хүүхдийн дуунууд бол аимшигтай шүү. Аимшигтай шүү. Тэгээд тэд чинь судалгаатай юм чинь хүүхдэд аль танаалснаас аль хүртэл ямар айлгуутай гэж тэрлүү их наадах. Тэгээд тэр дуунуудыг буцаад яаж ийм одоо нөгөө Jimmy Fallon эдэр тэр чинь нөгөө хүүхдийн дууны айлгуун дээр тэр үний хоолоогоор сольж дуулаад үгийн солимоор тэгээд хүүхдийн дуунууд нь бүр тасарсан юм байлээ. гэдэг юм байна шүү дээ. Тэр чинь яг хүүхдийн дуун дээр амар ажилт юм байлээ. Тэгээд тэрийг буцааж нөгөө амьдруулах гад бүр бүх хүмүүс төрөх тэгэхээр бүх төрлөөр ингээд бүр entertainment show-нд хүртэл оруулаад байт юм байлээ. Хүүхдийн кинон дээр хамаг том одууд нь бүгдээрээ дуулаад хамаг том одууд нь бүгдээрээ дуу оруулаад байгаа юм чам. Тэгээд таслаа. Тэгээд таслаа хийж байгаа. Яг зөв өстой зөв шүү. Юу за юу багшаа тартаа дайлнаа. Хоолны араас десерт
Улаанбаатарын хамгийн нөөцээр Tart by Harry. Багштайгаа суулцаж байгаа юм аа. Яалтчгүй миний одоо найрамдлын хар багаас нь одоо хамгийн одоо дуулах гэхэд л одоо за чи ер нь ингэ шүү гээл ээжсэн багш маань л да. За ямар гоё. Та идэрээ. Ялт авах юм уу? Энэ гоё шүү. Ялт яхаа ямар авах вэ? Би байж байгаа даа. Тийм ч гоё. Тэгээд нөгөө ярих гэдэг нь ер нь бол тийм. Тэгээд нөгөө багш чинь тэгээд нэг багш чинь тэгээд насны туршийн багш үүтэй юм. Би ч тэгээд дандаа багшаа гэдэг. Насны туршийн багшаа гэж багшаа явцсан. Тэгээд багшаа өрчөдөө багшаагаа л байна л да. Тэгэхээр тэр бол үргэлжил юм баг те. Тэрс гоё өгчтэй байгаа юм чи. Гоё яж шүү. Манай багшаараас мангар кул байгаа шүү. Гоё яж шүү багш гэдэг ажил те. Гоё. Гэтэ бас би бол зүйл бодож байгаа шүү. Одоо нөгөө зайлшгүй дутагдж байгаа зүйлийн нэг 10 жилийн сургуулиудад хөгжмийн багш байх гэж би бодоод байгаа. Тий. Яг тэр үнэн шүү. Тэгээд нөгөө би одоо ямар хүмүүсийг азтай гэж боддог гэхээр одоо нөгөө гал бандах багшийн 52 дуус сургуулийнхныг бол айгу азтай гэж боддог байхгүй юу? Тэр үеийн хүмүүс дандаа тэр айгу мундаг. Манай эмсэмсэж шавны байсан шүү дээ. Гал бандах багш гүйс амьсан бүгдээ ариун агш тэгээд бүгдээрээ те. Тэгээд тэр мундаг багш нөгөө хөгжмийн багш чинь дуу хөгжмийн багшнууд чинь тэр хүмүүсийг бас бэлдээд байна. Тэгэхээр одоо танаа одоо сургууль Батууд гэдэг багшиг одоо шинэ нөгөө дуу хөгжмийн багш байгаа тэр сургууль амар азтай сургууль байгаа байхгүй юу? Иймэрхүү боловсон хүчин Батууд Монгол багш цөөхөн шүү дээ. Юу өөр ингээ урлагийн тогоон чангадаад үтцсэн. Одоо дурлах 40 жил ингээ дуулцсан тий. Ингээ 30 хэдэн жил багшилдсан. Өөрөө ингээ хүүхд 6 7 наснасаа ингээ алдар түрээд бүр хийд болоод ингээ бүх дуунууд нь тий. Ингээ үе дамжаад ингэсэн. Тэгээ тийм хүн зүгээр тэр сургуулийн багш гэдэг чинь тэр хүүхдүүд бол маш гоё том боломж гоё зүйл байна л да. Тэгээд ер нь би зүгээс нэг юм тэтгэдэг. Урлаг нөгөө спортгүйгээр хүний амьдралыг хязгаарч төсөөлж болохгүй гэж тий. Хүний амьдралыг шүү. Амьдралаас ганцхан энтертеймент болгож байгаа амьдралыг гоё баясгалтай болгож байгаа. Одоо бүх ингээд одоо филинг гэж гаргаж ирдэг бүх зүйл спорт урлаг хоёр ихгүй юу. Тэргүүгээр хязгаарч төсөөлж тэгэхээр тийм зүйлийн нэг нь хүн төрснөөс ахуулаад хүн нөгөө ихийн бүүн дуугаар эхлээл хүн дуутай танилцдаг гэдэг чинь тий. Тэгээд тэрнээс эхлээд гэж явдаг. Тэгэхээр насан туршид байдаг зүйл дуу. Тийм дуу байхгүй нөгөө ярьдаг гэж нөгөө дуу сонсдог хүмүүсүүд яадаг вэхээр тэр нөгөө судалгаагаар байдаг ш дуу сонсдог хүмүүс болохоор нөгөө шууд психо болдог гэдэг тийм судалгаа байдаг шүү дээ нөгөө дуу хөгжим огт сонсдог хүмүүс байд юм байна л да. Тэгээ тийм хүмүүс нь галзуурчдаг гэдэг нэг тийм байд юм байна л да. Тийм докторууд байдаг гэдэг байгаа байхгүй чинь тий. Тэгэхээр тийм нөгөө дуу хөгжим хүнд ямар их тийм нөгөө юу гэдэг юм бэ? Хүнийг ингээд тайтгарал өгдөг, зөөлөлдөг, яадаг ингээд амраадаг. Спорт ямар гоё яаж байгааг мэдрүүлдэг. Багшууд юм бэ. Тий яг ингээд энэ хоёр ихтэй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ хоёрыг заавал сургуульд нь тий уламжлал ихээр уламжлал их яах хэрэгтэй гэдэг байхгүй. Спорт одоо сүүлийн хоёр хичээл л да спорт мундаг болсон шүү. Ер нь бол тэгэл нийгмийн төстэй хөтөлмөр гэдэг шиг одоо сургуулийн яг л нүүр царай тэгэл дуу хөгжмийн багш бие дэм багш хоёроос шалтгаалдаг шин. Нэрээ бодж дүн дэрэл байгаа юм шиг. Ерөөсөл бүгдээрээ л хамаг дуртай юм дэшгээ явна. Хин спорт дуртай. Данаг энэ баг хоёр багчж байгаа шүү дээ. Ер нь бол. Тэгээд түрүү бас бажиг нь гоё хэллээ. Яг л дуу хөгжмийн багш асар дутагдaltaй байна. Үнэхээр дутагдaltaй байна. Тэгэл авчил ингээд төрийн бодлого яамны бодлого шигсүүлэл тэгэл дуу хөгжмийн багш хамгийн гоё мэрэгч шүү. Би зүгээр таач хэлв. Дуу хөгжмийн хичээлүүд ерөнхий боловсролын юунд заавал үзэсгэлэнтэй хичээлтэй байгаа зү? Бага. Заавал байх хэрэгтэй. Заавал байх хэрэгтэй. Харин тий 9 хүртэл байгаа. 6 хүртэл яваад 6-аас дээшгээ 6 7 8 9 нь ерөнхийдөө хөгжмийн уран зохиолын түүх маягийн хичээлүүд орж байгаа. Тэгээд ягаа нэг хичээлүүд дээр яг нэг үйл гэдэг нэг завшаа олцсон дээр нэг гэдэг шиг одоо энэ нэгэн ном тэрийг бол өөрчлөлт цаг үе. Гэтэ баг байхад чамаа дуу хөгжмийн багш чинь ямар багш вэ? Би одоо нэрийг санахгүй наа цэцгүүд чимээгөө гэдэг дууны зохиолч дуу хөгжмийн багш байсан байхгүй. Чи хэдэн он төгслөө? Яс хэцүү асуулаа. 2002 онд юм байна. 2002. Наач. Гэтэ бол манай ерөнхийдөө дуу хөгжмийн багшууд гоё шүү дээ. Манай дуу хөгжмийн багшууд их гоё багш байсан. Би сандын 10 жилийн яг би ч нэг Орос улс гэсэн шүү дээ. Манай яг тэр наад нь яг ихэлсэн бүх юм тэр бас би одоо бодохоор тэр багштай холбоотой гэж бодоо та. Дуу хөгжмийн багштай холбоотой байхгүй. Миний одоо урлагт орсон. Нэгдүгээр ангид ороход би уусаа нэг амар нэг нарийн хоолойтой одоо юу тоо тонор хоолойтой. Тэгээд ингээд айгуу тийм юутай. Тэгээд ороод нэгдүгээр ангид орсон чинь дуу манай тэр ангийн багш аймаг гоё тэр Натали Ивановна гэдэг аюугаа төгдрүүд дардаг. Сургуулийн давхар нөгөө дуу хөгжмийн багшийг харил хийдэг. Тэгээ анги удирдсан багш нэсэхгүй. Тэгэл за дуул гээд намайг шууд дуулангууд хөө чи яа шүү гээл чи шууд тэр сургуулийн бүх концертын дуу ганцаараа би 20 хэдэн дуу ганцаараа гоцод дуулдаг гэсэн хортой. Чи гоцод дуул ингээд аав ээж гүрээд ирэнгүүт танаа энэ хүүхдүүд амар гоё юм хоолойтой байна энэ дуулнаа гээл шууд тэгэл ав. Тэгээд тэр хүн тэгээд дараа нэгдүгээр сургууль очиж байгаа шүү дээ. Тэр 3 4 жил гоцод дуулсан. Нэгдүгээр сургуулийн тооны багш болох дуу хөгжмөс гоё багшаасаа.
Хөөе гэж болохгүй тэгээ шууд түлхүүрний хардлага юм модон юм юутай байдаг шүү дээ. Гоё шидэндээ. Хаа нэгдүгээр яваад ирлээ. гав өгөхшөөс юм уу? Үгүй тэр чинь үгүй. Бүр сүд бидний үед биш бээр бочлон юм лээ. Бочлон гэж Бочлоо. Тэр бочлоо байсан. Төвчдөөсөн. бочлон шүү. Манай 11 чинь би эхний 3 жил юу хийсэн юм бэ? Дуу хөгжим хичээл. 11 чинь дуу хөгжим баггүй. 10 ч дуу хөгжим үү? Тооны болохоор гэж юм уу? Тэгээ сонгоогоор лэгчдэг байсан баг. Түүнээс дуу хөгжимтэй Тэр дуу хөгжим чинь 3 жилээр тэгээд дууссан баггүй. Миний дуу хөгжим боловсрол. 11 За чи болцоо. Одоо чамд энэсээр заагаад ах юм байна. төгсөрсөн биш үү? 3 жил чи бол амар суулаа найрал дууны 3 дугаар игнэн зогслоо амар үлээ за одоо яв гэл. Тэ нэрээ тэгээд дуу. Гэтэ одоо бүх сургууль байх ёстой бүр байгаа үстэй тийм. Бага Бистэ битгүй. Бүгд байгаа. Багш л мэдж байгаа хөтөө. Эдгээр одоо бидний үед бол яг байсан хитүүрэг хүртлээсэн. Дуу хөгжим чинь. Та нарын үед чинь 7 дугаарыг хүртэл 7 8 дугаар хүртэл байсан. 7 хүртэл байсан. 7 хүртэл байсан. Одоо хэд үлээ? Одоо 9 дугаар хүртэл. 9 дугаар хүртэл гэж шүү. За манай нэвтрүүлгийн цаг өнөхдөө өндөрж чинь тэгээд Тодорхой энэ нөгөө Big G юу шүү дээ. Манай Big G тий. Манай Big G өөрийн гэсэн юм нэрийн богтой болоод энэ Итали улсад хийлгээд энэ сараас эхлээд борлуулалтанд нэгдэж байгаа маань. Тэгээ Big G маань нэвтрүүлэгт орсон зочдтой бүтээгдэхүүнээ дээжсээ өгч гинэ гэдэг энэ бохныхоо дээжээс танд илгээс юм аа. Ямар гоё. Big G. За энийг бол арай өстө сургууль дээр ажилладаг юм Тийм. байна. Чигийн бэнүү чинь тал талаас орж юу ч байхгүй болдоо шин чаар. Айтайхан мэдрэмж аманд бин бай амтач сараа шүтэнд бин сайн амьсгалах хагаар ирчний минь цагаар алив минь тушаад зандаа цутаага сингинсэн гата сэргээхэн хата бигчигийн бөх дэзигийн чанартай Маа логийн ивент тэтгэгч PC мод-ын зүгээс тарихын ухаалгажин гэр бүлийнхээ хэрэгцээнд ашиглаарай гэдэг гар устдаа холбоход бүх хүнийхээ мэдээллийг оруулах юм бол өглөө гараа жингээ үзээд байна шүү дээ. Тэнгүүд зүрхний индекс, биеийн жингийн, зүрхний цогцол, биеийн жингийн индекс, булчингийн маск гэдэг бүх зүйл нь ингээ гарч ирээд байх юм. Тэгэхээр энийг гар устдаа холбоод энэ баркодоор нь аппликейшнээ татаад суулгаад за хүүхдүүд очиж нь олчих واخоо тийм. PC мод-ын Тэгвэл жингээ бол сайн барьж шүү ер нь. Маш олон жил Би нэг таасангүй. би хараа одоо нэг 65 айгуу дуртай болчиход байна. 65 айгуу дуртай болчиход. Та чартаагаад байгаа юм. Аа? Жаг гэдэг чи одоо хитүүрэ гэдсэн чи юм би чив дээр юм. 6 дугаар анги мангадчаар талтай байдаг. Жаг мартай байдаг. Тэгээ энэ нөгөө бид дүүрс нөгөө хоолой гэдэг. Тэгээ хоолой брендийг маань энэ нөгөө тань мантууд байгаа хаа. Яг одоо мантууд бүгд дотроо байгаа шүү. Таашууд байгаа шүү. Хатагаад жигнээд ингээд болчихно гэсэн. Тэгээ нөгөөх нь болохоор нөгөөх нь бас калбич юм байгаа юм нэг. Ингээд оройгоо очиод гоё хятад хоолыг яг гоё. Бид 15-аас 20 минут халаагаад жигнээд тэр болоо. яг ресторан. За энэ болохоор нөгөө бидний нэвтрүүлгийг бэлтгэж байгаа Семаул гэдэг рестораны энэ нөгөө энд алдтаа тоогооч нөхгүй. Солонгосын нөгөө барбекюд хамгийн номер 1 тоогооч. Тэр нь өөрөө ийм ингээд хоёр төрлийн гомын кондишнер үйлдвэрлээд Монголд оруулж ирж байгаа. Энэ бүтээгдэхүүний дээдсээ энэ рестораныхаа хамт олон маань энэ танд халуун нугаатай болон танд өгөөрэй гэсэн. За бэлгэлж байгаа маа. Таас амсаад үзээ. Бэкграунд. Original Korean taste. За энэ болохоор Японы алдартай Shiseido гэдэг одоо гоо сайхан бол эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Shiseido-гийн албан ёсны дистрибьютор NRB компани зүгээс танд хүнсний эслэг цэлцэгнүүр за тэгээд төрмөрийг цагаан гата цэлцэгнүүрийг бэлгэлж энэ бол хүний биед хамгийн сайн бүтээгдэхүүн байгаа. Тэгээд та энэ бүтээгдэхүүнийг өөрийнхөө эрүүл мэндэд зориулж хэрэглээрэй. За тэгээд хаалгах юм бол бүх юмын сонгуулаа борлуулж байгаа. Японы алдартай Shiseido байна тий. Тийм манад балбас хэлцээ. За тийм бид саяны нөгөө гоё гэрийнхэндээ та гоё таарт сэнд өгч чинь энэ нөгөө саяны та гэрийнхэндээ очиж гоё хүүхдүүдтэйг очиж энэ дээр нэр ингэснээс танаас нэг асуу та ч одоо ингээд хар багасаад ингээд одоо юу явуулаа одоо чигэн одоо их дураараа сайхан урлагийн өнгөд явсан баг. Гэтэ тэгээд яг нэг цэг дээр очиод тэр ихчүүдээ бол гайг уус жоохон базагдаж байгаа юм шүү дээ. Энэ гэр бүл дээр очихоор ер нь
зөв нь ер нь эмэгтэй хүний зүв байгаад байна уу та ингэ анзаарсан чинь? Яг энэ тал дээр зүгээр манай хүн бол тийм шээ. Бол одоо боддгийг эмэгтэй хүн зүгээр өдрөөс өдөр их тусмал угаасаа улам их хайрдагдаад байдаг шүү дээ. Яг тэгэхээр ачаал нь ер нь тэд нар их илүү идэв байлээ. Зүгээр яг би бол харин хилээд байгаа юм дээр эрт нэг одоо сайн муу юм богино хугацаанд ч гэсэн янз янзыг ингээд ер нь бол орох ёстой газар бол өчигд үтсэж дээ ер нь бол бараг л. Тэгэхээр чинь тэрэндээ тэгдэг юм уу яадгийг тэгээд эрт төлөвсөн. Тэгээд хоёулаа хоёр талаасаа нэг энэ тийм байх, тэр нь тийм байх гэж хэлж чадахгүйгээр ингээд нэг амьдралын эзлээ ингээд хоёулаа ингэж явсараа нэг мэтгэлүүд өрцсөн. Тэгэхээр сайхан байдیں۔ Бүх шийдвэрийг дундын. Тий, эргээ харахлаар ингээд ер нь тэгээ манай хүн шийдвэрийг дандаа чимээгүй юм. Тэгэл ерөөсөө ингээд тэр ингээд хийждэг. Би хийж тэр үгүй гэдэггүй. Одоо би бодоод үзэлтэй зүгээр хүмүүс яг миний энэ дээр үл итгэдэггүй юм. Ингээд тодорхой хэмжээний энд ч тогтмол тэгээд ч юм уу янз бүрийн бас нэг хичээл сургуулиас гадна илүүтэй янз бүрийн орлого морлого байж би ингээд яг яс тоолоод юм эсвэл яг ингээд шийджүүлнэ. Рефлекс болсон байхгүй. Тэгэхээр өөртөө 5 цаас үлдээхгүй. Таныг зүгээр рефлекстэй болгоцсон л байх гэсэн үг л дээ. Тэгэхээр би бас өөрөө та мундаг байна бас. Буруу байсан хүн байж магадгүй. Одоо хэрвээ илүү үлдчихвэл би өөрөө илүү мэдчих гэдэг ч тийм. Тэрийгээ бас эртнээс бодоод ч юм уу. Ингээл хамгийн маа ингээл манай зүгээр ойр дотны яг надтай их ойр дотны урлаг мурлагт одоо ингээд явж байсан. Манай хамтлаг айгүй их ярьдаг. Тэр тал дээр манай том бол эвгүй шүү. Шууд ихнэрлүүш тос. Яг тэр байсны буйнд өнөөдөр би сайхан гэр бүлт одоо гэр бүл исүүлсэн байж таа ачцээ тэр бүдэрний бодоод авсан тийм. Өнөр өтгөн сайхан хоёр ачтай нэг зээтэй хөргөнтэй бэртэй гэл ингээд тэгэл гоё. Одоо нэг хэдэн жилийн дараагаад одоо 10 жилийн дараагаад ялт тэр одоо яг л тийм болцсон л байж байгаа хэрэг. Тэгээд 10 жилийн дараагаад бол Батараа шүү ял та. Батараа. Чи Батараа л да. Таны хүүхдүүд чинь том юм чинь. Би Батараа хаа. Би Батараа. 10 жилийн дараа. Би бол нэг 10 жилийн дараа бол Батараа. Тийм. Арай болоог байна. За Батараа. Тийм. Батултахаа урилгыг хүлээж авч авчирч нөгөө өөрийнхөө сонирхолтой түүхээс хуваалцсан танд баярлалаа. Тэгээд амьдралднаас жаргал сайн бүхний хүсье бас эрүүл энхийг хүсье. За тэгээд уран бүтээл угаасаа танаас холдохгүй юм байна уу? Та угаасаа уран бүтээлтэйгээ хамт ингээд явж явах юм байна. Тийм учраас уран бүтээл юу нэр амжилтсан. Тэр нөгөө багшаа нөгөө миний ном бол баг хэдэн зуун жилч дууддаг шүү. Тэр Могос нэг нүстэй. Хэдlээ чадгалахгүй доо. Тэр бол тантай хамт явж явах тоо нөө угаасаа хоолой. Тэр өөр ямар ч нарай байхгүй. Тэгээд спонсоруудтай баярлалаа. Тэгээд нөгөө Bisimol тавын дэлий Bisimol нөгөө ихэд iPhone 16 Samsung-ийн S22 Ultra, за мөн Huawei-гийн нөгөө гоё чамд байгаа тий. Манай ялт барьж байгаа тий бас тий нөгөө Mate X6 гэдэг. Тэгээд нөгөө Honor-ийн нөгөө хушиг хагалдаг гэдэг нөгөө уцсан зүгээр байдаг шүү дээ тавхан. Тэгэхээр бүх нөгөө альбиас бүх хамгийн сүүлийн үеийн утснууд Android-ийн хамгийн сүүл за iPhone-ийн 16 бүх утсууд зөвхөн Bisimol-аар худалдаж байгаа гэдэг тавхан хэлмээрээ тэгээд тавхан Bisimol-аас худалдаж аваарай. За тэгээд бүх спонсорудаа баярлалаа. Super Light тий. Багштай баярлалаа. Урилгыг авч хүлээн авч явсанд баярлалаа. За баярлаа. Сайхан нэвтрүүлэг. Би тэгээд ер нь бол аливаа юм орон морн гэхээр цензур тавьдаг үлдсэн юм билээ шүү дээ. Урд мөр их айж хичээл тэгээд байж гал орчдөг л байсан. Тэгээд одоо нэг баажи ялтаа ирээр орондоо дүгж өчтөр сонссон чинь өнөөдөр суудсан. Юу ярьдаг үлээ яадаг үлээ бодоод байсан чинь entertainment юм билээ. Багаагаал ярих юм шүү гэсэн. Тэгээд одоо миний байгаа л юм. Гоё шүү. Өстой гоё. Багштайгаа суугаад ингэ юм ихчс гоё юм шүү дээ. Тий гоё юм биш дээ. Чи зүгээр л нэг суугаад гоё сайхан маацаа хамаагүй байхгүй. Цагийн үржим мөрчиг хамаагүй ярихгүй тэгээд яг л гоё ингийн дуртай юмараа. Бүх спонсорудаа баярлалаа те. Ихта. Баярлалаа. Тэгээд Монголын хамгийн зөөлж хараараг Super Light за тэгээд Calbis энэ ихтэй нэг бас юу ярих вэ? Самол ресторанд бас баярлалаа. Дараагийн дугаар хэрэглүүлсэн баяртай үзэгчтэй. За